Би Тэнгэр газрыг бүтээгч Төгс хүчит Бурханы эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож, Онгон майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. совлогдсон нас болж оршуулгадаад, үхэгсдийн орон руу яваад, 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. тэгээд мөнхийн улс руу одож, төгсгчд Бурханы эцэгийнхээ баруун моторт задарсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би Ариун сүнсэнд итгэдэг. ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдрал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Өнөө цагт ихэнх хүмүүс чуулган гэдэг үгийг сонсоод Бурхныг магтан хүндлэхээр Христ итгэгчдийн цуглардаг барилга байшин гэж боддог болжээ. Зарим чуулганы барилгууд нь уран тансаг зураг чимэглэлтэй, хээнцэр гоёмсог, сүрлэг том сүм дуган байдаг. Харин зарим нь игэл жирийн эд тогшилтой, энгийн даруй мөргөлийн бариуд байдаг. Мөн зарим чуулган нь аюулаас нугдах орон гэр, ором жовоохой, шавар урц, нүх агуйч байж болдог. Гэхдээ элч нарын тунхагт Библиэд бичсэнтэй л адилхан чуулган гэдэг үг нь анхнаасаа юун түрүүнд эцэг хүү, ариун сүнсэнд итгэх итгэлээрээ нэгдсэн Бурхны хүмүүс буюу ариун хүмүүсийн нэгдлийг хэлсэн байдаг юм. Элч нарын тунхаг цоврал хичээлийн маань 5 дугаар хичээл эхэлж байна. Энэ хичээлийн нэр бол чуулган. Энэ хичээлээрээ бид энэхүү ариун нэгдэлд итгэх итгэлийг хүлээн зөвшөөрдөг. Элч нарын тунхагдах нэгэн тунхаглалыг үзэх болно. Элч нарын тунхаг нь чуулганы тухай тодорхой өгүүлсэн байдаг. Энд би ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөлд итгэдэг гэжээ. Тунхагдах эдгээр мөрүүд нь ариун сүнс болон түүний үйлчлэлийн талаарх хэсэгт багтсан байдаг. Ариун сүнс бол өдөр бүр чуулганы бүхий зүйлд хамгийн их оролцдог гурвын нэг бодгаал учраас тэр визээ. Тиймээс бид ариун сүнсний тухай хичээлээрээ чуулганы талаар ярьж болох байсан. Гэвч бид чуулганы талаар тусад нь нэг бүтэн хичээл болон оруулахар шийдсэн юм. Учир нь энэ нь Христ итгэл болон Христийн дагалдагчдын амьдралын чухал үндэс суурь болдог билээ. Өмнөх хичээлээрээ дурдсанчлан чуулганд итгэх итгэлээ тунхаглах нь хачирхалтай хэрэг хэмээн олон протестант итгэгчид үздэг. Учир нь чуулганд итгэх нь Бурханд итгэх итгэлтэй энэ зэрэгцэж байгаа мэт харагддаг гэдэг. Гэтэл тунхагт би чуулганд итгэдэг гэж хэлэхдээ аврагдахын төлөө чуулганд итгэдэг гэсэн утгаар хэлээгүй юм. Зөвхөн Христэд итгэснээр л авралт хүрнэ шүү дээ. Харин бид Библи өөрөө чуулган бол Христ итгэгчдэд чухал хэмээн заасан байдаг учраас л чуулганд итгэдэг билээ. Ариун хүмүүсийн нэгдэлд итгэх итгэл ч мөн адил юм. Бид аврагдахын төлөө бусад итгэгчдэд итгэдэггүй. Харин Бурхан бусад итгэгчдээр дамжуулан бидэнд сайн мэдээ хүргэж, үйлчилж, итгэлийг манд батжуулдаг юм хэмээн заасан Библийн сургаалд л итгэж буй нь энэ билээ. Чуулганы талаарх энэ хичээлээ бид тунхагт тусгагдсан 4 гол сургаалын дагуу хуваан авч үзнэ. Нэгдүгээрт бид чуулганы тэнгэрлэг хүлээн зөвшөөрлийн тухай үзнэ. Хоёрдугаарт чуулган бол ариун гэдэг үнний тухай ярилцсан. Гуравдугаарт бид чуулган бол бүх нийтийн буюу даяар гэдэг талаас нь авч үзнэ. Харин дөрөвдүгээрт чуулган бол нэгдэл гэдэг санааг судлах юм. Эдгээр хэсгүүдийг үзэх нь тунхагдах чуулганы талаар өгүүлж буй түүний мөн чанар, онцлогийг ойлгож авахд бидэнд туслана. Ингээд чуулганы тэнгэрлэг хүлээн зөвшөөрлийн тухай эхлээд үзцгээе. Орчин цагт чуулганыг онцгийн шаардлагагүй гэж итгэдэг, эсвэл яг тийм юм шиг ханддаг Христ итгэгчид олон болжээ. Үнэн ч итгэгчид хүртэл сүм чуулганыг Бурхантай харилцах харилцаанд нь хүчээр оруулж ирсэн. Хүмүүний бий болгосон байгууллага мэтээр үзэх тохиолдлууд ч бий. Гэвч Библи тун өөрөөр заасан байдаг. Өргөн утгаар нь авч үзвэл чуулган бол газар дэлхий дээрх Бурхны хаанчлал, онцгой ард түмнийх нь нэгдэл, өөрт нь итгэмжит хүмүүст инрэл нэгүслээ түгээх гол арга зам нь юм. Бичвэрийн дагуу чуулган бол бидний Бурхантай харилцах харилцааг барьж байгуулж, дэмжинд итгэдэг нэн чухал газар билээ. Бурхан чуулганыг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тэрээр чуулганыг зоригтойгоор бүтээж, эрх мэдлийг өгсөн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бурхан чуулганыг батламжилдаг хэмээн Библи заадаг.
Энэ бол Бурхны энэ дэлхий дээрх өөрийн зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулсан нэгдэл тогтолцоо юм. Матай 16-гийн 18 дугаар ишлэлд Есүс энэ тухай өгүүлсэн байдаг. Энд би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй гэжээ. Чуулган бол гим нүгэлд унсан хүн төрлөختний байгуулсан зүйл бишээ. Харин Есүс өөрөө чуулганыг барьж байгуулагч нь юм. Чуулганы түүхэнд олон алдаа оноо байсан. Заримдаа чуулган сайн мэдээнээс гажиж Бурхны чуулган байхаа болсон тохиолдлууд ч бий. Хэдий тийм ч бид чуулганыг ямар ч хэрэггүй бас чухал биш гэж дүгнэж болохгүй. Элч нарын тунхаг чуулганы тэнгэрлэг хүлээн зөвшөөрлийг энгийн үгээр батлан хэлсэн байдаг. Энд би чуулганд итгэдэг гэжээ. Бид өмнөх хичээлүүдээр элч нарын тунхаг бол анхны сүм чуулгануудын итгэлийн удирдамж зааврын хураангуй гэдгийг үздсэн. Харин тэдгээр итгэлийн удирдамж заавар нь бичвэрийн хураангуй байдаг. Тиймээс чуулганд итгэх итгэлийг тунхаглана гэдэг нь Библиэд чуулганы тухай юу гэж заасныг тунхаглаж байна гэсэн үг. Бурхан энэ дэлхий дээрх зорилгоо гүйцэлдүүлэхээр чуулганыг томилсон гэдэг нь чуулганы талаарх Библийн үндсэн сургаал мөн. Чуулганы тэнгэрлэг хүлээн зөвшөөрлийн тухай бид 3 хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт бид чуулганы талаар хуучин гэрээнд юу гэж бичсэнийг үзнэ. Хоёрдугаарт Есүс газар дэлхий дээрх үйлчлэлийн үеэр чуулганы үндэс суурийг тавихын төлөө юу хийснийг олж харна. Харин 3 дугаарт Библийн эдгээр үзэл баримтлалын утга учир үр нөлөөг судлах юм. Ингээд эхлээд хуучин гэрээндх чуулганы талаар авч үзцгээе. Шинэ гэрээндх чуулганы талаарх ойлголт нь хуучин гэрээнд үндэслэсэн байдаг. Есүс тэнгэр өд одож дагалдагч нартаа өөрийн сүнсийг илгээсэн Пентекостийн өдрөөс л чуулган эхэлсэн гэж олон хүн боддог. Гэвч энэ бол чуулганы мөн чанарын талаарх буруу ойлголт гэж би боддог. Чуулган бол хуучин гэрээндх Бурхны ард түмний үргэлжлэл юм л да. Бурхан Авраам болон хуучин гэрээний хүмүүсийг дуудсан. Тэгээд бид энэ бол чуулган байна, чуулганы эхлэл байна хэмээн хялбархан хэлж чадна. Тэгэхээр чуулган жухам тэр үеэс эхэлсэн бөгөөд бидний үед ч үргэлжилсээр байна. Тэгээд Есүс эргэн ирэх тэр өдрийг хүртэл буюу бүрэн төгс биелэх хүртэл үргэлжилсээр байх болно. Шинэ гэрээнд чуулганы тухай ярихдаа Экклесиа гэдэг грек үгийг олонтаа ашигласан байдаг. Харин энэ үг нь хуучин гэрээний грек орчуулга буюу Септуагинтээс гаралтай. Хуучин гэрээнд Экклесиа болон энэ үгийн еврей хувилбарыг Израиль үндэсний цугласан төмний нэгдлийг илэрхийлэхдээ ашигласан байдаг. Дэд хууль 9:10, 31:30, Шүүгчид 20:2, 1-р хаад 8:14, Дуулал 22:22, 25 болон өөр олон хэсгээс бид энэ тухай харж болно. Шинэ гэрээнд хэдийгээр Экклесиан чуулганыг илэрхийлдэг үг хэллэг болсон ч үнийг хуучин гэрээний Израилийг тодорхойлохдоо ашигласаар байгаа билээ. Тухайлбал Үлс 7-гийн 38 дугаар эшлэлд Стефан өөрийг нь алсан хүмүүст ийхүү хэлсэн байдаг. Тэрээр энд Синай уулан дээр өөртөө нь ярилцаж байсан Тэнгэрлэгчийн хамт бидний өвөг дээдстэй цуг цөлдөх цуглаанд байсан хүн бол тэр юм. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэрээр хүлээн авсан гэжээ. Энд цуглаан гэж орчуулагдсан грек үг нь Экклесиа гэдэг үг байдаг. Энэ нь ихэнхдээ чуулган гэж орчуулагддаг. Тэгэхээр Израилийн цуглаан нь шинэ гэрээний чуулгантай энэ тэнцүү бөгөөд урд үеийнх нь хувилбар байсан гэж хэлж болно. Петр 2-ын 9-р ишлэлд Петр чуулганыг хуучин гэрээнд Израилийг илэрхийлдэг байсан нэрээр дуудсан байдаг. Түүнийг юу гэж хэлснийг сонсцгоё. Энд харин та нар сонгогдсон угсаа хаан дахиж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм гэжээ. Энэ ишлэлд Петр хуучин гэрээнд Израиль үндэстний тухай өгүүлсэн хэд хэдэн хэсгээс иш татсан байна. Тэр Израилийн онцгой нэрсээр шинэ гэрээний чуулганыг нэрлэжээ. Ингэснээр тэрээр энэ хоёр чуулганы хооронд чухал үргэлжлэл байгааг тодорхой харуулж чадсан. Хэрэг бид 1-р Петр 2-р бүлгээс харуул Петр хуучин гэрээнд Израилийг нэрлэж байсан бүхий л нэрсийг одоогийн сүм чуулганд хамааруулсан. Тэрээр та нар сонгогдсон угсаа хаан дахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн гэсэн. Тэрээр энд ихэвчлэн газрын харь үндэстэн чуулгануудад хандан бичсэн байдаг. Ингэхдээ тэднийг өөрсдийгөө Бурхны Израильд өгсөн амлалтын биелэл гэдгийг олж харж
хэн болохоо үнэхээр ойлгож мэдээсэ хэмээн хүссэн юм аа. Мэдээж шинэ гэрээний чуулган хуучин гэрээн дэх Израилийн цуглаантай яг таг бүх талаараа адил гэсэн үг биш юм. Энэ хоёр холбоотой төдийгүй ялгаатай байдаг. Ром 11-р бүлэгт Паул хуучин гэрээн дэх Израилийн цуглаан болон Христийн чуулганы хоорондын холбоог тайлбарлахын тулд хоёр зүйлийг ашигласан. Тэрээр тэдгээрийг өргөл дээж буюу өрлийн зурмаг ба чидүүний мөчөртөө зүйрлэжээ. Ром 11-ийн 16 дугаар ишлэлд түүнийг юу гэж хэлснийг харцгаая. Энд тэрээр өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм. Үндэс хэрв ариун бол мөчрүүд нь ч бас тийм байна. Нэгдүгээр Паул хуучин гэрээний цуглаан нь шинэ гэрээний чуулган бий болсон нэг л гурлийн зурамгийн өргөл дээж нь байсан юм гэж хэлсэн байна. Левит 23:17-д Израилийг талах тарианыхаа анхны өргөл дээжийг эзэнд өргөхийг шаардсан байдаг. Өргөл дээж гэдэг нь ямар нэг тусдаа ургац байгаагүй юм. Харин бүх ургацын нэг хэсэг нь байсан бөгөөд ургацыг бүхэлд нь төлөөлдөг байв. Тиймээс Израиль болон шинэ гэрээний чуулган нэг л ижил гурлийн зурамгаас гаралтай гэж хэлснээрээ Паул Израиль ба шинэ гэрээний Христ итгэгчид бүгдээрээ нэг бүхэл нэгдэл, нэг адил бурхан, нэг ижил чуулганы хэсэг гэсэн санаа юм. Хоёрдугаар, хуучин гэрээний цуглаан бол модны үндэс. Харин шинэ гэрээний чуулган бол тэр модны мөчрүүд хэмээн Паул хэлжээ. Паул энэ зүйрлэлээ хэд хэдэн олон хэсэгт дэлгэрүүлэн тайлбарсан байдаг. Тэрээр бүх цаг үеийн чуулганыг боловсрч гүйцсэн модтой адилтгажээ. Юдэчүүдээс голчлон бүрдсэн хуучин гэрээний чуулганыг модны гол хэсэг буюу үндэс, их бие мөчр гэжээ. Харин харь үндэстэн Христ итгэгчид бол тэрхүү модон залгагдсан зэрлэг чидүүний мөчрүүд гэсэн байна. Өөрөөр хэлбэл харь үндэстэн итгэгчид нь Израилийн чуулганд залгагдсан гэсэн үг юм. Хэдийгээр Паулын цаг үед чуулганд Юдэ болон харь үндэстэн итгэгчид багтаж байсан ч үүний их бие ба үндэс нь хуучин гэрээний цаг үеийн туршид ургасаар байсан нэг л ижил мод байв. Тийм ээ. Мэдээж энэ шинэ мод олон талаараа өөр. Энэ мод илүү өсөж урган боловсрсон. Гэсэн ч энэ нь өнөөх мод хэвээрэл байна. Яг үүнчлэн хуучин гэрээний чуулган өсөж хөгжөөд шинэ гэрээний чуулган болж боловсрсон юм. Тэдний хооронд чухал ялгаанууд байгаа ба эдгээр ялгаанууд нь өсөлт хөгжлийнх нь үе шатуудыг төлөөлдөг. Гэвч тэд нэг л ижил чуулган мөн билээ. Ингээд бүгдээрээ чуулганы хүлээн зөвшөөрлийн тухай хуучин гэрээний өнцгөөс авч үзлээ. Харин одоо Есүс хуучин гэрээний чуулганыг итгэмжлэн ахиц дэвшлийг авчрах замаар өөрийн чуулганыг хэрхэн байгуулсан тухай харцгаая. Есүс ирснээр түүний газар дэлхий дээрх үйлчлэл нь энэ дэлхийд болоод Бурхны ард түмэнд гайхамшигтай нөлөө үзүүлсэн гэдэгтээ маргах хүн үгүй бизээ. Есүс зүгээр л хуучин гэрээний чуулганыг оролцуулаад түүний дүрм зааврыг тэр жигт нь хадгалан авч үлдээгүй гэдгийг олон теологчид онцолдог нь учиртай. Яг үүнтэй зэрэгцэн Есүс мөн цоон шин чуулганыг бий болгоогүй гэдгийг ойлгох нь чухал. Түүний байгуулсан чуулган бол хуучин гэрээний чуулганы гайхалтай үргэлжлэл байсан юм. Есүс чуулганыг Экклесиа гэдэг нэрээр 3 удаа дуудсан нь Сайн мэдээний номуудад бичигдэн үлдсэн. Үнэн дээр Матай, Марк, Лук, Иохан номд Экклесиа гэдэг үгийг дурдсан өөр тохиолдол байхгүй. Энэ 3 тохиолдлын нэг нь Матай 16-гийн 18. Нөгөө хоёр нь 18-ийн 17 дугаар ишлэлд тус бүр байдаг. Одоо эдгээр багц ишлэлд анхаарлаа хандуулъя. Матай 16-гийн 18 дугаар ишлэлд Есүс ингэж хэлсэн байна. Би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй гэжээ. Энд босгох гэж орчуулагдсан ойкодомио гэдэг үгийг цоо шин зүйл босгон байгуулах эсвэл хэдийнэ байсан зүйлийг дахин сэргээн босгох гэсэн аль утгаар нь ашигладаг. Хэдийгээр Есүс яг аль утгаар нь ашиглаж байгаагаа тодорхой хэлээгүйч Ром 11-р бүлэгт Паулын заасан зүйлээс бид Есүс хуучин гэрээний чуулганыг дахин сэргээж барьж байгуулсан гэж ойлгож болохоор байдаг. Матай 18-ийн 17 дугаар ишлэлдэх Есүсийн үгс илүү тодорхой байна. Түүний хэлсэн үгийг сонсцгоё. Энд тэр тэднийг сонсохоос татгалзуул чуулганд хэл. Хэрв чуулганыг хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь хүн ба татвар хураагч мэд байг гэжээ. Энэ ишлэлд Есүс чуулганы сахилгажуулалтын тухай ярьж байна. Түүний сургаалын гол утга нь гимээ орхиогүй хүнийг чуулганы өмнө авчрах тухай юм.
Есүсийн үйлчлэлийн үед чуулган нь чухамдаа газар сайгүй тархсан Юудын синагогууд хийгээд Иерусалим дахь сүмэл байсан шүү дээ. Эдгээр нь мэдээж Израилийн чуулганы хуучин гэрээний өөр хэлбэрүүд байсан хэдий ч Есүс тэдгээрийг чуулган гэж дуудсан юм. Хуучин гэрээнд шүүхээр томилогдсон чуулганы эрх бүхий төлөөлөгчд болох ахлагчид, дахилчид, шүүгчдэд аливаа маргаан зөрчлийг шийдвэрлэх ёстой гэсэн байдаг. Бид энэ талаар Гитлэл 18, Дэд хууль 1 ба 9 зэрэг ишлэлээс харж болно. Есүс сонсогчдод хандан маргаанаа Израилийн чуулганы дотор шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгаа гэж сануулснараа энэ зарчмыг өөрийн цаг үедээ баталгаажуулсан. Мөн Есүс энэ үгээ үүний өмнө Матай 16 дугаар бүлэгт дурдсан. Өөрийн чуулгандаа ч мөн хэрэгжүүлэх зорилгоор хэлсэн юм. Матайч бас Есүсийн энэ үгсийг бичсэн байдаг нь учиртай. Есүс болон Матай хоёрын санаа Паулийн шинэ гэрээний сүм чуулган бол Израилийн хуучин гэрээний чуулгануудын үргэлжлэл гэдэг санаатай явц сав нийцэж байгааг анзаарав. Есүс Израилийг чуулган болгон солих гэж биш, харин Израилийг шинэ гэрээний чуулган болгон сэргээн босгохоор ирсэн билээ. Хуучин болон шинэ гэрээний чуулганы залгамж холбооны тухай үзэхдээ бид энэ хоёр чуулганыг холбох гол үүргийг Есүс гүйцэтгэж байгааг ойлгох нь чухал. Юуны өмнө ерөнхийдөө Есүсийг Бурхны Израильд өгсөн амлалтын биелэл гэж шинэ гэрээнд танилцуулсан байдаг. Ром 8:1-4, мөн Галаат 3:16-аас 29-р ишлэлүүдээс бид Есүс бол Бурхны гэрээг сахидаг, Бурхны Авраам, Мөсөд амласан бүхий л ёроолыг өвлөн авсан итгэмжит Израиль хүн байсныг харж болно. Харин Лук 1:32 болон Үлс 2:31-ээс 33 дугаар ишлэлд Есүс бол Давидын хаан ширээг сэргээж Израиль Юудэг захирах Давидын удам гэсэн байдаг. Есүс хуучин ба шинэ гэрээний харилцаа холбоог таслан зогсоохоор ирээгүй. Тэр бол өөрөө хуучин гэрээний чуулганы туйлын дээд оргил буюу чуулганы хамгийн төгс гишүүн бас үйлчлэгч нь байсан юм. Хоёрдугаарт Есүс бол шинэ гэрээний чуулганы үндэслэгч буюу уналтад орсон байсан хуучин гэрээний чуулганыг шинэ гэрээний чуулган болгон өөрчилж сэргэлт ба шинжилтийг авчирсан нэгэн билээ. Эфес 5:23, Колосай 1:18 дугаар ишлэлүүдэд түүнийг чуулганы тэргүүн гэсэн байдаг. Харин Эфес 5:22-оос 23 болон Илчлэл 19:1-ээс 10 дугаар ишлэлүүдэд түүнийг чуулганы эр нөхөр гэжээ. Матай 28:18-аас 20 дугаар ишлэлд буй агуу тушаалдах эрх мэдлийг хүлээн авахулахаар Есүс өөрөө чуулганыг томилдог. Есүс чуулганыг хайрлж баттгаж мөн эрх мэдлийг өгдөг. Хуучин гэрээний чуулганы Есүс Христтэй харилцах харилцаа нь мөн чанартай шинэ гэрээний чуулганы Есүс Христтэй харилцах харилцаатай яг ижилхэн байдаг. Зарим итгэгчдийн хувьд хуучин гэрээний чуулган гэдэг нэр жаахан хачин санагдаж байгаа бах. Бидний зарим нь Үлс 2 дугаар бүлэгдэх Пентекостийн өдрөл чуулган анх бий болсон гэж боддог байж болох юм. Гэвч хэрэв бид чуулган гэдгийг бурхантай гэрээ байгуулсан эзэн Есүс Христээр дамжуулан аврагдсан Бурхны хүмүүсийг хэлнэ гэж үздэг юм бол хуучин гэрээний чуулганч мөн Месаягийн ирэлтээр гүйцэлдэх Бурхны авралыг хүсэн хүлээж буй итгэгчдийн бие байсан юм шүү дээ. Тиймээс хуучин гэрээний чуулган Бурхны нэгүсэл, Бурхны урсгасан цус буюу загалмай дээрх Есүс Христийн цусанд итгэдэг байсан. Хуучин гэрээний Христ итгэгчид буюу хуучин гэрээний итгэгчид болох хуучин гэрээний чуулганы гишүүд бүгд их эзэн Есүс Христийн гүйцэлдүүлсэн үйл хэргийг хүсэн хүлээдэг байсан юм. Тэд гим нүглийг нь уучиж Бурханд зөв тооцоолох, түүний бүхнээс хүчит болзолгүй нэгүсэл өршөөлд итгэж найдаг байлаа. Тиймээс хамгийн гол нь хуучин гэрээний итгэгчид ба чуулган тэдний Бурхантай харилцах харилцаа нь шинэ гэрээний итгэгчид ба чуулган болох бидний Бурхантай харилцах харилцаатай яг адил байгааг ойлгох хэрэгтэй юм. Ингээд бүгдээрээ энэ хүртэл чуулганы хүлээн зөвшөөрлийг хуучин гэрээний нөхцөл байдал Есүсийн газар дэлхий дээрх үйлчлэлтэй холбон авч үзлээ. Тэгэхээр одоо бид эдгээр нь чухам ямар үр нөлөөтэй байсан тухай үзэхэд бэлэн боллоо. Шинэ гэрээний чуулган бол хуучин гэрээний Израилийн сэргээн шинжлэгдэн хөгжсөн хувилбар гэсэн Есүсийн сургаалаас бидний олж хардаг нэгэн чухал утга учир бол хуучин гэрээний Израиль болон шинэ гэрээний Христ итгэгчдийн хоорондох үндсэн суурь залгамж холбоо яахын аргагүй мөн. Бодит амьдрал дээр шинэ гэрээн дэх Бурхны хүмүүсийн нэгдэл нь
хуучин гэрээний үнцийг тусган харуулах ёстой юм. Мэдээж ялгаатай зүйлс бий. Шинэ гэрээнд тэдгээр ялгаатай зүйлст анхаарсан байдаг. Гэхдээ шинэ гэрээнд ч гэсэн чуулган нь Израильтай тун адилхан тухай заадаг шүү дээ. Тэдгээр залгамж чанаруудыг дурдвал тоймгүй олон бий. Гэхдээ тэдгээрийн тодорхой 3-ыг нь дурдах нь зүйтэй. Нэгдүгээрт хуучин гэрээний чуулган ба шинэ гэрээний чуулганы хооронд залгамжлан ирсэн агуу зориг гэж бий. Теологчид дэлхийн түүхийг ерөнхийд нь 3 үе шатад хураангуйлан хуваадаг. Эдгээр нь бүтээлийн, уналтын болон авралын үе юм. Бүтээлийн үе шатыг Эхлэл номын 1-2 дугаар бүлэгт дүрсэлсэн байдаг ба Бурхан энэ дэлхийг ургамал, амьтад бас хүн төрлөختнийг бүтээсэн. Тэр үед Бурхан мөн дэлхийн нэгэн онцгой газарт Эден цэцэрлэгийг бүтээсэн байдаг. Бурханы төлөвлөгөөний дагуу хүн төрлөختөн өссөн үржиж, газар дэлхийг захирч, Эден цэцэрлэгийн нэгэн адил Бурханы ариун оршихуйд зориулсан газар болгон өргөжүүлэн тэлэх явдал байсан юм. Уналтын үе шатыг Эхлэл 3 дугаар бүлэгт бичсэн байдаг. Хүн төрлөختөн Бурханы эсрэг тэрсэж Эден цэцэрлэгээс хөөгдсөн. Мөн хүн төрлөختөн гим нүгэлд унаж бүх бүтээлийг завхруулсан. Ром 8-ийн 20-22 дугаар ишлэлд Паул энэ тухай тайлбарлсан байдаг. Харин түүхийн үлдсэн хэсэгт авралын үе шатын тухай өгүүлдэг. Бурхан хүн төрлөختний төгс төгөлдөр байдлыг сэргээн. Тэгээд хүн төрлөختнөөр дамжуулан бүх бүтээлийг анх байсан шиг нь болгохоор ажиллаж байна. Авралын үе шатын сүүлчийн хэсэгт шин тэнгэр газар бий болно гэж Исая 65-ийн 17, 66-гийн 22, 2 дугаар Петр 3-ийн 13 болон Ичлэл 21-ийн 1 зэрэг ишлэлүүдэд өгүүлдэг. Хүн төрлөختөн болон бүтээлийг аврах нь 2 гэрээндх Бурханы чуулганы зориг байсаар ирсэн. Орчин үеийн дэлхийд чуулган бүтээлийг сэргээх энэл зорилгын төлөө тэмцээр байна. Шинэ гэрээний сургаал номлол чухалчлан заасны дагуу бид энэ авралын эцсийн үе шатанд хүрэх алтмууд болох сайн мэдээг номлож хүн бүрийг Христээр авчрах ажлыг голчлон хийж байна. Мөн энэ дэлхийд Христ итгэгчийн амьдралаар амьдарч хуршүүддээ Христийн хайрыг харуулж Бурханы зан чанар, алдар хүнд, сүр жавхлангийн тойл болж эргэн тойрондоо өөрчлөлтийг түгээснээр бид мөн уг зорилгыг хэрэгжүүлдэг. Түүнчлэн бид Есүс эргэн ирж золилтын үлсээ гүйцэх тэр өдөрт найдан залбирснараа энэхүү зорилгоо гүйцэлдүүлж байна. Хуучин гэрээний чуулганаас одоогийн шинэ гэрээний чуулганд залгамжлан ирсэн 2 дахь гол залгамж чанар бол Бурханы хүмүүсийн чуулгануудад итгэгчид ба үл итгэгчид багтдаг явдал юм. Хуучин болон шинэ гэрээний алинд ч чуулган төгс байгаагүй гэдгийг санаарай. Хуучин гэрээнд эртний зарим израилчууд Бурханд итгэмжит байж ерөөл ивэлийг нь хүртэж байсан. Гэвч итгэлгүйгээсээ болж Бурханд тэрсэлж Тэнгэрлэг хараад унаж байсан нь олон шүү дээ. Хуучин гэрээнээс бид ийм жишээ олныг харж болно. Гэхдээ Бурханы гэрээний ерөөл ба хараалын тухай хамгийн ойлгомжтой хураангуйг бид Левит 26 болон Дэд хууль 27-оос 30 дугаар бүлгүүдээс харж болдог. Есүсийн дагалдагч нарын чуулган буюу шинэ гэрээний чуулганд ч бас яг ийм зүйл болдог. Чуулганд итгэгчдийн дунд үргэлж итгэгч биш хүмүүс холилдон байдаг. Жишээ нь Юдас элч нарын дотроос итгэлгүй нэгэн байсан. Ялангуяа энэ тухай Иохан 6-гийн 70-аас 71-р ишлэлд тодорхой дурдсан байдаг. Мөн түүний Христээс урвсан тухайч бий. Чуулганы янз бүрийн шин чанарууд нь Илчлэл номын 2-оос 3 дугаар бүлэгдэх чуулгануудад хандсан захидлаас ч тодорхой харагддаг. Илчлэл номын эдгээр бүлгүүдийн гол санаа нь чуулган дахь жинхэнэ итгэгчид дэвсвэрлэн гарах тухай байдаг. Мөн дэвсвэрлэж чадаагүй нь итгэлгүй гэдгээ харуулж буй хэрэг гэсэн байдаг. Түүнчлэн 1-р Иохан захидлын ихэнх хэсэг нь чуулганы жинхэнэ ба хуурамч итгэгчдийг ялган таних тухай байдаг. Үүнээс гадна чуулганы хуурамч багш нарын тухай эсвэл итгэлээ сахихын тулд эцэг хүртэл тессэн итгэгчийг урамшуулах тухай өөр олон багц ишлэлүүд бий. 2-р Коринт 13-ийн 5-р ишлэлд Паул энэ үннийг олж харан энэ талаар эргцүүлэн бодохыг уриалсан байна. Тэрээр энд та нар итгэлд байгаа эсгээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтаа ундгуул юм бол гэжээ. Чуулганы гишүүн байх. Чуулганы гишүүн байх, баптизм хүртэх, үнэнч дэг журамтай итгэгч байх зэрэг нь Есүс Христ доторх авралт хүргэх итгэлийн бүрэн баталгаа болохгүй гэдгийг хүн бүр ойлгосоо гэж Паул хүссэн. Христэд үннээсээ итгэдэггүй хүмүүс ч эдгээрийг хийж чадна.
Тиймээс Паул чуулганы хүмүүсийг өөрсдийгөө шалгаж, үнэхээр Христэд итгэж авралт хүрсэн эсгээ баталгаажуулахыг хүссэн. Мэдээж бид хүн болсон хойно өөр хүний зүрх сэтгэлийг нэвт харж чадахгүй. Бид зөвхөн нэг нэгнийхээ үгийг сонсож, үйлдэлийг л харж чадна. Тиймээс бид хүмүүсийг жинхэнэ итгэгч мөн эсхийг хэлэх бараг боломжгүй. Гэхдээ чуулганд маань үл итгэгчид ч байж магадгүй гэсэн мэдлэг нь өөрсдийгөө төдийгүй бусдыг харах хараанд маань нөлөө үзүүлэх ёстой юм. Жинхэнэ итгэгч мөн эсхийг нь бид мэдэхгүй байж болох ч хараахан итгэж амжаагүй байгаа тэдгээр хүмүүс зориулан сайн мэдээг номдож сургасаар л байх хэрэгтэй. Мөн бид Христэд хараахан итгэж амжаагүй хүмүүсийг чуулганд ирэх урам зоригийг нь мохож болохгүй. Бид Бурхныг эрен хайж байгаа нэгнээ хүлээн авдаг байх хэрэгтэй. Бид бие биедээ тэсвэртэй хандаж, чуулганд ирээд удсан хэдий ч итгэл болон төлөвшил харилцан адилгүй байж болно гэдгийг ойлгох нь зүйтэй. Хуучин гэрээний чуулганаас шинэ гэрээний чуулганд залгамжлан ирсэн 3 дахь залгамж холбоо бол Бурхны өмнө хүлээсэн нэг ижил үүрэг юм. Хуучин ба шинэ гэрээн дэх Бурхны хүмүүсийн аль аль нь Бурхныг хайрлаж, хаанчлалыг нь дэлхийд дахинаа түгээж, Бурхандаа алдар хүндлийг өргөх үүрэг хариуцлагатай. Бурхныг хайрлах тухайд Дэд хууль 6-гийн 5-аас 6 дугаар эшлэлд хуучин гэрээний чуулганыг Бурхнаа чин сэтгэлээсээ хайрлаж, хуулийг нь чин сэтгэлээсээ дагахыг сургасан байдаг. Үүнтэй яг адил шинэ гэрээний чуулган нь Бурхныг хайрлаж, хуулийг нь дагахаар дуудагдсан. Есүс Матай 22-ийн 37 дугаар эшлэлд Бурхныг чин сэтгэлээсээ хайрлах нь хуулийн хамгийн агуу тушаалыг заасан. 1-р Иохан 5-ын 3 дугаар эшлэлд Иохан Бурхныг чин сэтгэлээсээ хайрлавал тушаалуудыг нь ч бас чин зүрхээрээ дагдаг гэсэн. Шинэ гэрээний чуулган нь хуучин гэрээний чуулганы хуулийг дагах шаардлагатай юу гэж хүмүүс ихэвчлэн асуудаг. Үүний хариулт бол эргэлзэх юмгүйгээр тийм бас үгүй. Үгүй гэдэг нь хуучин гэрээний тоороод байдаг тодорхой зааварчилгаанууд нь үнэн дээр бидний хувьд хүчингүй болсон. Бид хөвгүүдээ хоцлох шаардлагагүй. Бид жилд 3 удаа сүмд очих хэрэггүй. Бид ингэх хэрэггүй, тэгэх хэрэггүй болсон гэдэл олон зүйлсийг жагсааж болно. Яг үүний талаар л Иерусалимийн зөвлөлд хэлэлцсэнийг Үлс 15 дугаар бүлэгт бичсэн байдаг. Тэгвэл хуучин гэрээний тоорогийн гол зорилго юу байсан юм бэ? Тоороо нь бидэнд Бурхны зан чанар, мөн чанарыг, мөн бидний хуваалцах ёстой зан чанар, мөн чанарыг илчилдэг гэдэг утгаараа, тийм ээ. Тоороо одоо ч хүчинтэй юм. Паулийн захидлуудаас бид үүний тухай бас хардаг шүү дээ. Паул захидал бичиж байгаа хүмүүстэй хандан үгүй ээ, та нар ирэх чөлөөтэй. Та нар тэр бүхнийг хийх шаардлагагүй. Гэхдээ та нар чөлөөтэй учраас хулгай хийхгүй, худал хэлэхгүй, тачаалд автахгүй, завхаарахгүй гэсэн байдаг шүү дээ. Тиймээс Христ итгэгчдийн хувьд авралт хүрэхийн тулд тоороог дагах шаардлагатай юу? Мэдээж үгүй. Гэхдээ аль хэдийн аврагдсан хүмүүсийн хувьд бид Бурхны амьдралыг хуваалцаж харуулах ёстой болсон гэсэн үг үү? Тийм ээ. Хуучин ба шинэ гэрээн дэх Бурхны хүмүүсийн аль аль нь Бурхны хаанчлалыг дэлгэрүүлэх ёстой байдгийг харав. Эхлэлд 17-гийн 4-өөс 5 дугаар эшлэлд Бурхан Авраамд олон үндэстний эцэг болно гэж амласан байдаг тул хуучин гэрээний чуулган үнийг мэдэж байсан гэсэн үг. Паулийн Ром 4-ийн 13 заасны дагуу энэхүү амлалт нь Бурхны хаанчлалыг итгэлээр бүх дэлхийд түгээх үргийг тэдэнд өгсөн гэдгийг хуучин гэрээний чуулган мэдэж байсан. Үүний нэгэн адил шинэ гэрээний чуулган сайн мэдээг бүх үндэстэнд түгээх замаар энэхүү зорилгыг үргэлжлүүлсээр байна. Матай 28-ийн 19-р эшлэлд Есүс чуулгандаа ингэж тушаасан байна. Энд иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуул гэжээ. Хуучин гэрээний Израиль болон шинэ гэрээний чуулганы аль алинд нь байдаг 3 дахь үүрэг бол Бурхныг алдаршуулах явдал юм. Дуулал 86-гийн 12, дуулал 115-ийн 18 дугаар ишлүүдээс бид хуучин гэрээний чуулганы тухай харж болно. Бүр хуучин гэрээний үеийн тухай шинэ гэрээнд тайлбарсныг нь Үлс 17-гийн 24-өөс 28 гэх мэт ишлүүдээс харж болдог.
Эхлэл 1-ийн 27 дугаар ишлэл зааснаар бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн нь энэ үүрэгт бас их нөлөөлдөг. Хуучин гэрээний цаг үед хаадын дүр төрхөөр уралсан хөшөө баримлан хүмүүст хаадыг хайрлж хүндэж дагахыг сануулгах зорилготой байсан. Тэгвэл Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс Бурхнаа алдаршуулахаар бүтээгдсэн юм шүү дээ. Үүнтэй яг адилаар шинэ гэрээний чуулганч бас Бурхныг алдаршуулан хүндлэхийн тулд байдаг юм. 1-р Коринт 10:31, 1-р Петр 4:11, Илчлэл 4:11 зэрэг өөр олон ишлэлд энэ тухай заасан нь бий. Христ дотор байсан цагт Бурхнаас чуулганд оноосон эдгээр үүргүүд үнэндээ дарамт биш. Гэхдээ бид Бурхны өмнө өөрсдийн хүчээр бүхнийг хийх гэвэл үүрэг хариуцлага дийлэхгүй дарагдах нь лавтай. Харин чуулганы итгэгчид Христийн дотор байвал буруутгалаас ангид байж алдаа гаргахаас айхгүйгээр эзний хаанчлалыг тэлж хуулийг нь сахиж түүнд алдар хүндлийг авчрах ажлаа ажирахгүй хийх болно. Үнэн дээр бидний ялалт амжилт аль хэдийн баталгаажсан. Бид зууртхан ухарсан ч Бурхны зогсошгүй ялалтын түүх урагш төрсээр л байдаг. Гол нь энэ ялалт чуулганаар дамжин ирэх учиртай. Тиймээс бид дуулууртай байх тусам үүрэг хариуцлага биелүүлж чадна. Тэгснээр Бурхан хаанчлалаа бүрэн төгс сүр жавхланд нь удахгүй хүргэх болно. Ингээд чуулган хуучин гэрээний анхны суурьаас эхлэн шинэ гэрээн дэх Есүсийн батлан зөвшөөрсөн бий болох хүртэлх үйл явцыг харснаар Бурхан чуулганыг бүрэн дүүрнээр баталгаажуулсан гэдэг нь тун ойлгомжтой боллоо. Бурхан чуулганыг оршин байхыг хүссэн учраас л чуулган оршин байдаг. Энэ нь Бурханы зорилгыг гүйцэлдүүлдэг юм. Чуулган бол хүний санаачлан бий болгосон зүйл биш. Мөн Библийн шашны нэг гажуудал төдий зүйлч биш. Харин чуулган бол Бурханы хайрыг хүртсэн, түүнийг алдаршуулан, түүнд үйлчлэхийн төлөө байдаг Христийн сүт бүсгүй болон Библи. Тэгэхээр бид чуулганы хүлээн зөвшөөрлийн тухай ойлголттой болсон тул одоо 2 дахь гол сэдэв болох чуулган бол ариун гэдэг үнний тухай үзэхэд бэлэн боллоо. Ариун гэдэг санааг Библиэд тодорхойлохдоо олон өөр үг ашигласан байдаг. Шинэ гэрээний чуулганыг ариун эсвэл ариусгагдсан гэсэн үгээр дүрсэлдэг. Мөн чуулганы гишүүдийг ариун хүмүүс гэж нэрлсэн байдаг. Ариун, ариусгагдсан, ариун хүмүүс гэсэн энэ гурван үг нь грек хэлний нэг үгнээс гаралтай. Ариун гэдэг үгийг хагиос гэдэг тэмдэг нэрээр орчуулдаг. Ариусгагдсан гэдэг үг нь ариун гэсэн утгатай хагиоза гэдэг үйл үгнээс гаралтай. Харин ариун хүмүүс гэдэг үг бол ариун нэгэн гэсэн утгатай хагиос гэдэг нэр үг юм. Хуучин гэрээнд ариун гэдэг утга санааг еврей хэлний кадош хэмээх тэмдэг үгээр ариун болгох гэдгийг мөн кадаш гэдэг үйл үгээр харин ариун нэгэн гэсэн санааг кодеш гэдэг нэр үгээр тус илэрхийлсэн байдаг. Харин бид ариун байдлын тухай ярихаар ариун байдал нь Бурхныг бүтээлүүдээс нь ялгадаг гол шин чанар гэж боддог Христ итгэгчид олон. Өөрөөр хэлбэл Бурхны ариун байдал нь түүний бүтээлүүдээс тис өөр, бүхий л талаараа өөр байдаг чанар нь гэж ойлгодог гэсэн үг. Гэвч ариун гэдэг үгийг Библиэд зөвхөн энэ утгаар ашигладаггүй. Аливаа бүтээл ба юмс нь Бурхны ариун байдлыг тусган харуулах онцгой чанартай байх үед тэдгээрийгч мөн ариун хэмээн Библи тодорхойлдог. Жухамгүй энэ л утгаараа элч нарын тунхаг чуулганыг ариун гэж заасан байдаг юм. Чуулган ариун гэдэг ойлголтыг бид хоёр хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт бид ариун гэдэг үгийн тодорхойлтыг судлана. Хоёрдугаарт тэр тодорхойлолтоо ариун хүмүүсийг танихдаа ашиглах болно. Ингээд эхлээд ариун байдлын талаарх Библийн тодорхойлтыг авч үзье. Библиэд ариун байдлын талаарх ойлголт нь тун цогц ойлголт байдаг. Гэхдээ Библиэд хэн нэгнийг эсвэл ямар нэг юмыг ариун гэвэл үүний хамгийн гол санаа нь тэр бол ёс суртахууны хувьд цэвэр ариун гэсэн утгатай байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор ариун гэдэг үгээр Бурхны онцгой үйлчлэл зориулагдсан тусгаарлагдсан хүн эсвэл юмсыг бас тодорхойлдог. Энэ тодорхойлтын хоёр талыг хамтдаа харцгаая. Эхлээд ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлын тухай үзье. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл ёс суртахууны хувьд ариун байна гэдэг нь гим нүглээс, завхарлаас ангид гэсэн утгатай. Тэгэхээр ёс суртахууны утгаар нь авч үзвэл ариун байдал нь Бурхны зан чанарт суурилдаг. Библиэд Бурхныг ариун нэгэн хэмээн 2 дугаар хаад 19:22, сургаалт өгс 9:10, Исая 30:11-ээс 15 болон 1-р Иохан 2:20 гэх мэт олон ишлэлд тодорхойлсон байдаг. Энэ нь Бурхан зүгээр л биднээс хүчрэхэг хязгааргүй мөнх, харин бид хязгаарлагдмал байдаг тухай биш юм. Харин тэрээр
ёс суртахууны хувьд ч биднээс хавь илүү агуу гэсэн үг юм. Түүний дотор харанхуй эсвэл өөрчлөгдөх сүүдэрч үгүй. Түүний дотор буруу хийх хорон муу зориг төлөвлөгөө байхгүй. Түүний дотор ёрын үг үлдэх өчүүхэн төдийч сэтэл эсвэл хүсэл байхгүй. Бурхан туйлын ариун учраас түүний оршихуйд орох гим нүгэлтэй ямар ч зүйл түүний шүүт ба уур хилэнгээс мултарч чадахгүй. Бид энэ тухай 1-р Самуэль 6-гийн 20, 2-р Хаад 24-ийн 3, мөн Еврей 12-ийн 14 зэрэг ишлэлүүдээс харж болно. Хэдийгээр Бурхан одоохондоо шүүлтээ төр азнаж байж болох ч түүний ариун оршихуй гим нүгэл нь төлөгдөөгүй бүхнийг эцэст нь устгах болно. Тиймээс түүний оршихуйд орох хинч юу ч эхлээд ариун болсон байх ёстой. Жишээ нь Исая 6-гийн 3-аас 7-р ишлэлд юу гэж хэлснийг үзье. Сераф нэг нь нөгөөгөө дуудаж түг төмдийн эзэн ариун ариун ариун. Тэгээд би сүрсэн тул золгүй ээ. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Бузар уруултай хүн. Гэвч нүд минь түг төмдийн эзэн бол хааныг харлаа гэж хэлв. Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан шатаж байгаа нүүрс гартаа барин над руу нисэж ирэв. Тэгээд тэр аманд минь хүргэж чиний хилэнц авч хаягдаж чиний нүгэл уучлагдлаа гэв. Энэ ишлэлд Исая гим нүгэл ба буруутгалаасаа болж ариун эзний онцгой оршихуйд устгагдах вэ гэж айлсан байна. Тэгэхэд Сераф буюу Бурхны тэнгэрлэгчүүдийн нэг нь Бурхны дахилын ширээнээс шатаж буй нүүрсийг авч Исаягийн гим нүглийг цэвэрлэн түүнийг ариун болгожээ. Ийхүү ариусгагдсанаараа тэрээр эзний оршихуйд шүүлтэд унахгүйгээр зогсох боломжтой болсон байна. Исая 6-р бүлгээс бид Бурхны ариун байдал бол түүний дамждаг чанаруудын нэг юм гэдгийг олж хардаг. Энэ чанар нь түүнийг төгс төгөлдөр бүрэн дүрнээр тодорхойлдог. Мөн энэ түүний бүтээлүүдэд хязгаарлагдмал хэлбэрээр шингэсэн байдаг. Эфес 1:4, Еврей 12-ийн 14, 1-р Петр 1-ийн 15-аас 16 зэрэг олон ишлэлдэх ариун бай гэсэн тушаалын цаад үндэс нь энэ л ариун байдал бүхий Бурхны дамждаг чанарын тухай байдаг. Бид Бурхантай адилхан ёс суртахууны хувьд ариун байхын төлөө уйггүй хичээх хэрэгтэй. Мэдээж зөвхөн өөрсдийн хүчээр энэ чармаалт маань хизээч амжилт олохгүй. Харин Христ өөрөө ёс суртахууны хувьд төгс ариун чанартай. Тиймээс бид түүний дотор байх үед түүний зөвхт байдал биднийх болж бид төгс ариунд тооцогдож гим нүгэл болон завхарлаас чөлөөлөгдөх юм. Ариун гэдэг үгийг тодорхойлох хоёр дахь ойлголт бол Бурхны онцгой үйлчлэлд зориулагдсан тусгаарлагдсан хүн эсвэл юмсыг тодорхойлдог явдал юм. Энэ утгаараа бол тэд ёс суртахууны хувьд цэвэр ариун биш ч гэсэн ариун байх боломжтой болж байгаа юм. 1-р Коринт 7-гийн 14-р ишлэлд Паулийн хэлсэн зүйлийг жишээ болгож үзье. Энд учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна гэжээ. Энэ ишлэлд Паул итгэгч хүн үл итгэгчтэй гэрэлвэл үл итгэгч эхнэр эсвэл нөхөр нь ариун болно гэсэн байна. Өөр орчуулгуудад үл итгэгч нь ариусгагдана гэсэн байдаг. Үүний гол санаа нь тухайн итгэгч биш хүн хэдийгээр Христийн дотор Бурхны хүчээр ёс суртахуунаараа цэвэр ариун болоогүй ч гэсэн Бурхантай холбоотой болж түүний үйлчлэлд ашиглагдах үйс болдог гэсэн санаа юм. Бурхан ариун бус төгс биш хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхээр сонгодог гэхээр зарим Христ итгэгчдэд их хачин санагддаг байх. Гэхдээ үүнийг сайтар эргэцүүлж бодох юм бол итгэдэггүй хүмүүсийг Бурхан өөрийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд сонгож байсан олон жишээ Библиэд бий. Тэдгээрээс хамгийн том жишээ бол Илч Юдас бидний эзэн аврагч Есүс Христээс урвсан явдал юм. Юдасыг энэ л зорилгын төлөө сонгосон гэдгээ Есүс өөрөө хэлсэн байдаг. Түүний урвалтын улмаас түүний хүүгийн үн цэнтэй үхэл буюу Бурханд зориулсан хамгийн ариун үргэл боломжтой болсон. Тэгвэл Бурхан хорон муу нэгнийг өөртөө үйлчлүүлэхээр ашиглаж чаддгийн бол өөрийг нь хайрладаг ариун хүмүүсийн онцгой үйлчлэлээр Бурхан ямар их алдаршиж болох вэ? Ингээд ариун байх тухай ойлголт Библиэд олон талтай байдаг тухай бүгдээрээ үзлээ. Тэгэхээр одоо бид Библиэд чуулганыг ариун эсвэл ариусгагдсан болон ариун хүмүүс гэсэн үгээр дүрсэлсэн байгааг харах юм бол яг ямар утгаар хэлснийг нь сайтар тунгаах хэрэгтэй гэсэн үг юм. Чуулганы жинхэнэ итгэгчдэд Христийн ариун байдал өгөгдсөн байдаг учраас тэд ёс суртахууны хувьд цэвэр ариун болсон гэдгийг заримдаа Библиэд онцгойлон сануулсан байдаг. Харин зарим тохиолдолд итгэгч биш ч гэсэн
Бурханд онцгойгоор үйлчлэхээр энэ дэлхийгээс сонгогдсон хүмүүсийг хэлсэн байдаг байх нь. Мөн мэдээж заримдаа Бурханд онцгойгоор үйлчлэхээр сонгогдсон жинхэнэ итгэгчдийг бас хэлдэг байна. Ямар ч тохиолдолд бидний мэдэж байх хэрэгтэй нэг зүйл бол аливаа ариун нэгэн ариун юмс бүр Бурханд онцгой байдаг явдал юм. Бид Бурханы нэр алдрыг хүндэлдэг учраас дэмий хоосон дууддаггүй. Учир нь түүний нэр ариун билээ. Ариун Бурханы ариун учраас Библийг бид дагдаг. Бид амьдралынхаа талбар бүрд ёс суртахууны хувьд ариун байхыг хүсэж ирмэлзэн хүндлэн тэмүүлдэг. Учир нь эзэн биднийг ариун байхаар дуудсан юм. Бид ариун чуулганд харьяалагдаж бас захирагдаг. Ариун зүйлбүрээс бид Бурханы мутрыг олж харж тэдгээрийг дээдлэн хүндэлдэг. Ингээд ариун байх тухай энэ ойлголтыг мэдэж авлаа. Тэгэхээр одоо энэ ойлголт дээр үндэслэн ариун хүмүүс гэж чухам хэнийг хэлдэг тухай авч үзье. Ерөнхийд нь хэлэхэд Библиэд хүн төрлөختөн дундаас Бурханд онцгойгоор үйлчлэхээр сонгогдсон хүмүүсийг ариун гэж тодорхойлсон байдаг гэж хэлж болно. Жишээ нь хуучин гэрээний Израилийг бүхэлд нь ариун хэмээн нэрлэж байсан. Учир нь Бурхан энэ үндэстэнтэй гэрээ байгуулсан байсан. Гэтэл 19:5-аас 6, Дид хууль 7-гийн 6-аас 9, 28-ийн 9, мөн Изекиэл 37-гийн 26-аас 28 зэрэг ишлүүдээс бид энэ тухай харж болно. Энэ сэдв шинэ гэрээний чуулганд ч мөн үргэлжилсэн байдаг. Жишээ нь Лук 1-ийн 72 дугаар ишлэлд Есүсийг Бурханы ариун гэрээг биелүүлэхээр ирсэн гэж хэлсэн байдаг. Чуулган бол шинэ гэрээний шинчлэгдэн сэргээгдсэн Израиль гэдэг нь ойлгомжтой байсан учраас чуулганыг ч бас ариун гэжээ. Колосай 3:12, Еврей 10:29 болон өөр хэд хэдэн ишлэлээс бид яг энэ тухай уншиж болно. Тэдгээрээс нэгийг жишээ болгон 1-р Петр 2:9 дээрх Петрийн шинэ гэрээний чуулганд хандан хэлсэн үгийг сонсцгоё. Харин та нар сонгогдсон угсаа хаан дахилж ариун үндэстэн Бурханы эзэмшлийн ард түмэн юм гэжээ. Энэ ишлэлд Петр хуучин гэрээний Израилийн ариун байдлын тухай хэд хэдэн ишлэлээс иш татан тэдгээрийг өнөөгийн чуулганд хамааруулан ярьсан байна. Тэрээр хуучин болон шинэ гэрээний чуулган бол нэг л чуулган, нэг л ариун хүмүүсийн нэгдэл гэсэн санааг илэрхийлжээ. Израилийн шинэ гэрээний чуулганы хүн бүр жинхэнэ итгэгч байгаагүй гэж бид үзсэн шүү дээ. Гэхдээ тэд бүгд Бурханы гэрээний ард түмний буюу Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийн нэгэн хэсэг байсан учраас ариун гэж тооцогдож байв. Гэрээний харилцаанд буй итгэгчдийн хувьд тэдний ариун байдал нь үл итгэгчдийн ариун байдлаас мэдээж хол илүү байсан. Үл итгэгчд нь зөвхөн Бурханы төлөө тусгаарлагдсан байсан учраас л ариун байсан. Харин итгэгчд нь ийхүү тусгаарлагдаа зогсохгүй. Христ дотор ёс суртахууны хувьд цэвэр хийгээд Бурханд дуулууртай байсан тул ариун байв. Мэдээж үүний гол зорилго нь гэрээний ард түмэн бүхэлдээ итгэж хүн бүр Бурханд итгэмжтэй байж ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдралаар амьдрах явдал байлаа. Ариун хүмүүсийн тухай илүү сайн ойлгоход маань туслах нэгэн арга замыг бид үзэгдэх ба үл үзэгдэх чуулганы хоорондох ялгааны тухай уламжлалт үзэл санаанаас олж хардаг. Тэгвэл одоо үзэгдэх чуулганы тухай бүгдээрээ эхлээд авч үзье. Үзэгдэх чуулган гэдэг бол бидний харж чадах, харах мэдрэх үед ил тодорхой харагдаж буй чуулганыг хэлдэг. Үзэгдэх чуулган гэдэг маань дэлхийн эргэн тойронд байгаа чуулган гэж өөрсдөө хэлж байгаа бүх хүнийг хэлнэ. Өнөөдөр Есүс Христэд итгэж Бурханы үг ба зорилгыг дагдаг гэж хүлээн зөвшөөрдөг дэлхий дээрх урсгал чиглэл бүрийг хэлнэ. Үүнд олон янзын урсгал чиглэл багтах бөгөөд ямар нэгэн урсгал чиглэлд хамаардаггүй ч өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг бүхэн ч багтана гэсэн үг. Ямар ч үед үзэгдэх чуулган зүрх сэтгэлийн байдлаас үл хамааран чуулганы хэсэг болсон хүн бүр багтдаг. Үзэгдэх чуулганы нэгэн хэсэг болох хэд хэдэн арга зам бий. Хүмүүс шинэ гэрээнд баптизм хүртэх, хуучин гэрээнд хоцлуулах замаар Бурханы гэрээнд багтдаг байсан. Мөн тэд Христэд итгэдэг, мөн итгэлээ хүлээн зөвшөөрсөн байж болно. Албан ёсны гишүүнчлэл шаарддаггүй эсвэл баптизм гэх мэт гэрээний баталгаажуулах ёслол хийдэггүй чуулгануудад чуулганыхаа сургаал номлолд захирагддаг бол тэд гэрээний гишүүд гэж тооцогддог. Мөн 1-р Коринт 7-гийн 14-р ишлэлд Паулийн зааснаар итгэгч эцэг их эсвэл хань ижилтэй байж болно гэжээ. Жишээ нь хуучин гэрээнд Израиль үндэстэн бүхэлдээ чуулганы нэгэн хэсэг байсан. Мэдээж тэд бүгд авралт хүргэх итгэлтэй байгаагүй. Гэхдээ тэд ямартаа ч үндэстний нэг хэсэг гэдэг утгаараа чуулганд багтаж чадсан юм. Мөн үүнээс гадна Эхлэл 17 дугаар ишлэлд Бурханы зааварчилснаар тэдний эрэгтэйчүүд нь хоцлуулж
Бурхны гэрээнд нэгдсэн гэдгээ баталгаажуулдаг байв. Шинэ гэрээч бас үүнтэй төстэй. Чуулганы цугларалтад хамрагддаг хүн бүрийг чуулганы нэгэн хэсэг гэж тооцдог. Үүнд итгэлээ хүлээн зөвшөөрсөн баптизм хүртсэн хүн бүр мөн тэднийг хань ижил үр хүүхдүүд төдийгүй тэдний гэрийн зарц боолууд хүртэл багтдаг байсан. Тухайлбал Паул олон янзын чуулган руу захидал бичгтээ тэдгээр чуулгантай холбоотой хүн бүрд хандан бичдэг байсан. Христ итгэгчдийг өөрсдийнхөө итгэлийг шалгаж байх тухай бичгтээ Паул чуулгануудад итгэдэггүй хүмүүс байхыг мэдэж байсан. 2 дугаар Коринт 13-ийн 5 гэх мэт ишлэлээс бид энэ тухай харж болно. Матай 13-ийн 24-өөс 30 дугаар ишлэлд Есүс буудаа ба үрийн сүлийн тухай сургаалт зөвлөд ярихдаа үүнтэй адилхан санааг хэлсэн. Мөн илчлэл 2-оос 3 дугаар бүлэгдэх чуулгануудад хандсан загталд Есүс тэднийг эцэг хүртэл тесэрэ хэмээн уйггүй зоригжуулсан байдаг. Мөн Еврэ 6-гийн 4-өөс 8 болон 10-ийн 29 гэх мэт багц ишлэлүүдэд шинэ гэрээг зөрчгийн эсрэг анхааруулсан зүйлсэд үүнтэй адил санааг онцолсон нь бий. Нэг жишээ болгож Еврэ 10-ийн 29-р ишлэлд юу гэж хэлснийг сонсоцгоё. Энд тэгвэл Бурхны хүүг уландаа гიშгэж өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцсон нэгүслийн сүнсийг доромжлогч нь хэр хүнд шийтгэл идбэл зохино гэж та нар бодож байна гэжээ. Энэ ишлэлд Еврэ номыг бичсэн хүн Бурхны гэрээнд нэгдэж ариусгагдсны дараач гэсэн Христийг үгүйсгэх боломжтой гэдгийг өгүүлдэг. Энэ бүлгийн төгсгөлд шийтгэл нь тамд үрд мөнх зовж шаналх юм гэдгийг тодорхой хэлсэн. Есүсийн зааснаар үзэгдэх чуулганд буудаа ба үрийн сүл үргэлж хамт байх болно гэдгийг санаж байх нь чухал юм. Бурхан чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бий. Эсвэл гаднаасаа тийм юм шиг харагддаг хүмүүс ч бас байна. Яг л Есүсийн үнэнч дагалдагчид нь Юдастай хамт байсантай адил юм. Паулийн дагалдагч нарын дунд Дэм бас хамт байсны адил бидний дунд ч байсаар байх болно. Үзэгдэх чуулганд олон янзын хүн байдаг гэдэг нь бид чуулган дахь үл итгэл алдаа зөрчлөөс үргэлж сэргийлж байх ёстой гэсэн үг юм. Гэхдээ ямар ч үед чуулганы үйлчлэлд итгэдэггүй хүмүүс оролцож байсан ч чуулганы ариун байдал алдагдахгүй. Тиймээс бид ариун зан үйл, Бурхны ариун ёслолуудыг хүндлэн дагдаг. Мөн Филиппой 1-ийн 14-өөс 18 дугаар ишлэлд Паулийн заасанчлан чадваргүй эсвэл хоёр нүртнүүд заасан ч Бурхны ариун үгийг бид эрхэмлдэг. Чуулганы ариун байдал бидэнд чуулганыг Бурханаас дээгүүр тавихгүй байхыг, мөн Бурхан хүний гэм нүгэл итгэлгүй байдлаас үл хамааран чуулганыг үр нөлөөтэйгээр ашигладаг гэдэгт итгэлтэй байхыг сануулдаг юм. Бид үзэгдэх чуулганы тухай тодорхой ойлголттой боллоо. Одоо бүгдээрээ үл үзэгдэх чуулганы талаар авч үзцгээе. Үзэгдэх чуулган бол дэлхийн хаа сайгүй газар орон нутгуудад ням гариг бүр цуглардаг итгэгчдийн цугларалт бөгөөд энэ нь тодорхой хэмжээгээр итгэлийн алхмыг хийсэн хүмүүсээс бүрддэг. Энэ бол хамтдаа уулзаж баптизм болон эзний зоо гэдэг хоёр ариун ёслолыг үйлдэснээр Бурхны үзэгдэх чуулганы идэвхтэй гишүүд гэдгээ таниулдаг газар билээ. Үзэгдэх чуулганд Бурхны гэрээний ард түмний нэгэн хэсэг болсон хүн бүр багтдаг бол үл үзэгдэх чуулган нь зөвхөн Христтэй нэгдсэн аврагдсан хүмүүсээс бүрддэг. Тийм ч учраас заримдаа жинхэнэ чуулганч гэж нэрлэдэг. Бид үл үзэгдэх чуулганыг үзэгдэх чуулган доторх арай цөөн хүнтэй бүлэг гэж төсөөлж болох юм. Ерөнхийдөө бид үзэгдэх чуулганы бүхий л хүмүүст жинхэнэ аврагдсан хүмүүс мэт хандаж тийхүү итгэж найддаг. Гэвч үнэндээ дуулал 44-ийн 21, Үлс 15-ийн 8 гэх мэт Библийн ишлэлүүдэд бичсэнчлэн зөвхөн Бурхан л хүний зүрхийг мэддэг үлээ. Тиймээс түүхийн яг энэ үед зөвхөн Бурхан үл үзэгдэх чуулганд хэн байгааг тодорхой сайн мэднэ. Бид дэлхийд амьдарч буй тухайн цаг үеийнхэн оршин буй үл үзэгдэх чуулганд л гол анхаарлаа хандуулдаг. Хэдий тийм ч үл үзэгдэх чуулганд Христийн газар дэлхий дээрх үйлчлээс өмнөх ба хойших итгэгч хүн бүр багтдаг гэдгийг ойлгох нь чухал. Библи үл үзэгдэх чуулганаас илүү үзэгдэх чуулганд голчлон хандсан байдаг. Гэвч энэ нь аврагдсан эсгээ шалгах хэрэгтэйг уншигчдаа сануулдаг. 1-р Коринт 5, 1-р Тимот 1-ийн 19-оос 20 зэрэг ишлэлүүд энэ тухай маш ойлгомжтой тайлбарласан. Илчлэл 2-оос 3 дугаар бүлэгдэх чуулгануудад хандсан зарим загтлууд тийм ч өөдрөг байдгүй шүү дээ. Ерөнхийдөө
Бичвэрийн бичээчд уншигчд нь Бурханд итгэж найдан түүнд дуулууртай байхыг хүсэж байсан нь лавтай. Хүн бүр баттай итгэж үзэгдэх чуулган бүхлээрээ үл үзэгдэх чуулган байх нь гол зорилго мөн. Есүс эргэн ирээд чуулганаа бүрэн дүүрэн ариусгана. Үл итгэгчдийг чуулганаасаа таслан хайж, тийхүү үл үзэгдэх чуулган нь үзэгдэх чуулган гэдэг юм. Энэ тухай бид Матай 7-гийн 21-с 23, мөн 13-ийн 24-с 30, 1-р Коринт 3-ийн 12-оос 15, мөн 1-р Петр 4-ийн 17-оос 19 зэрэг ишлүүдээс харж болно. Гэхдээ тэр цагийг хүртэл үзэгдэх чуулганд байгаа хүмүүсийн жинхэнэ итгэлийг зөвхөн Бурхан л баттай мэдэх юм. Үзэгдэх чуулганы дотор үл үзэгдэх чуулган байгаа гэдэг үнэн нь өөрийгөө Христ итгэгч гэдэг хүн бүрд маш чухал ач холбогдолтой. Хамгийн чухал ач холбогдлуудын нэг нь чуулган сайн мэдээг тогтмол сонсох шаардлагатай байдаг явдал юм. Чуулганд итгэж амжаагүй хүмүүс байгааг бид мэднэ. Энэ нь чуулганы гишүүн байх нь авралын баталгаа болохгүй гэсэн үг. Тийм учраас бид авралын сайн мэдээг зөвхөн өөрсдөдөө биш, бусдад ч бас зааж номлохоо зогсоож болохгүй. Сүм чуулганд маань явж байгаа итгэж амжаагүй хүмүүсийг Христ рүү урьж, үл үзэгдэх чуулганы нэгэн хэсэг болох боломжийг өгч чадсан уу гэдгээ бид шалгаж байх хэрэгтэй. Элч нарын тунхагт чуулганыг ариун гэж батлан тунхагласан нь чуулган Бурхантай гэрээ байгуулсан гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн энэ бол Бурхны үйлчлэлд зориулогдсон тусгаарлагдсан Бурхны онцгой хүмүүс гэсэн үг. Хэдийгээр чуулганы итгэгчид Христийн цэвэр ариун байдалд нуугдан халахлагдагч чуулганы туйлын зорилго бол ёс суртахууны цэвэр ариун байдалд хүрэх юм гэсэн санааг бас энд хэлж байна. Мэдээж бид эзнийхээ тушаалыг тууштай сахихын төлөө явахдаа гим нүглээсээ ч ариусгагдж байдаг. Мөн Бурхны бидэнд төлөвлөсөн тэрэл төгс төгөлдөр ариун байдалд баг багаар дөхөж байдаг билээ. Ингээд бид чуулганыг ач холбогдолтой эрх мэдэлтэй болгодог чуулганы хүлээн зөвшөөрлийн тухай мөн чуулган бол Бурхны хувьд ариун юм гэдэг ойлголтыг авч үзлээ. Одоо тэгэхээр бид 3 дахь сэдэв болох даян дэлхийн буюу даяар чуулганы тухай үзэхэд бэлэн боллоо. Бид католик буюу даяар гэдэг үгийг 3 хэсэгт хуваан үзэх болно. 1-дүгээрт бид католик гэдэг үгийн тодорхойлтыг авч үзнэ. 2-дүгээрт үзэгдэх чуулганы даяар чанарын талаар судлана. 3-дүгээрт бид үл үзэгдэх чуулганы даяар чанарын тухай харах болно. Ингээд католик гэдэг үгийн утгыг эхлээд үзцгээе. Өмнөх хичээлээр үзсэнчлэн католик буюу даяар гэдэг үг нь даян дэлхийн буюу бүх чуулганы, бүх Христ итгэгчид гэсэн утгатай. Энэхүү католик гэдэг үг нь католикус гэдэг латин үгийн орчуулга бөгөөд энэ нь грек хэлний ката гэдэг угтвар үг, мөн бүх эсвэл бүрэн гэсэн утгатай холос гэдэг тэмдэг үгнээс гаралтай юм. Энэ үг нь Ромын католик сүмийг хэлээгүй гэдгийг анхаараарай. Харин Христийг итгэмжтэйгээр дагдаг бүх чуулганы нэгдмэл гэсэн утгыг илэрхийлж байгаа үг юм. Энэ цуврал хичээлийн эхний хичээлүүдээр эртнээс баптизм хүртэхдээ уншдаг байсан тунхагаас өнөөгийн элч нарын тунхаг хөгжин бий болсон тухай үзсэн шүү дээ. Тэдгээр анхны тунхагууд бичигдэж байх цаг үед дэлхийд даяарх чуулган нь бүгдийг хамарсан нэг засаглал доор хараахан нэгдээгүй байсан. Тэгэхээр элч нарын тунхагт чуулганы даяар нэгдмэл байх тухай заахта бүх Христ итгэл чуулгануудыг нэгтгэсэн байгууллагын тухай хэлээгүй гэсэн үг. Харин тогтолцооны онцлог ялгаатай байдлаас үл хамаарах жинхэнэ Христ итгэл чуулгануудад оршдог ариун сүнсний нэглийн тухай хэлсэн байна. Түүхийн энэ цаг үед католик гэдэг үгийг их өргөн утгаар ашигладаг байсан. Энэхүү чуулган гэдэг үгийг Христ итгэлийн чуулган бүрд хамааруулж хэлэхдээ ашигладаг байсан байна. 1-р Коринт 1-ийн 2-р ишлэлд Паулын хэлсэн үгэнд ч энэхүү санаа явж байдаг. Тэрээр загталдаа энэ тухай өгүүлдэг. Энд Коринт дахь Бурхны чуулганд болон хаа сайгүй эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдын хамт ариун хүмүүс байхаар дуудагдаж гэжээ. Энд Паул Коринт дахь бүхий л цуглаануудыг Коринт дахь чуулганд гэснэ нь хаана амьдарч байгаагаас үл хамааран Христийн нэрийг дуудсан бүх хүмүүсийг багтаасан томоохон чуулганы нэг хэсэг гэдгийг онцолсон хэрэг байжээ. Гуравдугаар зууны дунд үед Картежийн Киприан нь чуулганыг тодорхойлохдоо бишоп санвартнуудын үүргийг ихэд онцолж эхэлсэн. Тэрээр 68 дугаар загталдаа тэд бол санвартнуудтай нэгдсэн хүмүүсийн чуулган юм.
даяар нэгдмэл чуулган нь хуваагдалгүй, бутралгүй. Харин санваартнаар бие биетэйгээ салшгүй холбоотой болсон нэгдэл юм гэжээ. Киприаны хувьд чуулганы нэгдэл нь санваартнуудын нэгдэл ба тэдний үйлчлэлээр суурилдаг гэж үзсэн. Энэ үзэл улам бүр газар авахын хэрээр Христ итгэгчид чуулганы нэгдлийг удирдлагын нэгдэл гэж итгэн дагаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл чуулганы бишопууд, санваартнууд дэлхийд даяар тархсан тул чуулган бол дэлхийн хаа сайгүй орших нэг л байгууллага гэсэн үг байлаа. Энэ үзэл санааны хувьд ч гэсэн католик гэдэг үгээр бүхнийг хамарсан, Христийн нэрээр дуудагдсан чуулганы уламжлалт сургаал номлолыг дагдаг чуулган бүрийг, хүн бүрийг хамруулсан гэсэн утгыг илэрхийлж байв. Гэсэн ч хожим нь чуулган олон хэсэгт хагаран бутарсан. Жишээ нь манай эртний 1054 онд Ромын католик сүм зүүнний ортодокс чуулгануудаас салж, зүүнний ортодокс чуулганууд ч Ромын католик сүмээс харилцаагаа тасалсан. Энэ цагаас чуулганууд католик гэдэг үгийг онцгой шинэ утгаар ашиглаж эхэлсэн. Тэд өөрсдийн чуулганыг католик буюу даяар чуулган гэсэн нь өөрсдийгөө л цорын ганц хүчин төгөлдөр чуулган хэмээн тодорхойлж, бусад сүм чуулгануудыг буруу шааж байв. Хожим нь 16 дугаар зууны шинэчлэлийн үед ихэнх протестант чуулганууд өөр үзэлтэй болсон. Хамгийн гол нь тэд тунхагийн анхны утга санааг чухалчилж, католик гэдэг үгийг даяар гэдэг анхны утгаар нь ашиглаж эхэлсэн. Христийн удирдлага доор бүх Христ итгэлийн чуулгануудыг нэгтгэдэг сүнсний нэгдлийн тухай бичвэр болон элч нарын тунхагийн аль альнийх нь дэмждэг санааг протестант чуулганууд ч итгэн дагаж эхэлсэн. Зөвхөн чуулганы удирдлага засаглалд төвлөрөхгүйгээр урсгал чиглэл бүрийн хувь нэмрийг алдагдуулахгүйгээр энэ нэгдлийг сахин хамгааж болно гэдгийг тэд ойлгосон. Орчин үеийн дэлхийд чуулганы даяар чанарыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь элч нарын тунхагдах онол номлолуудыг дагдаг чуулган бүрийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Итгэмжит чуулган бүрийн бүхий л Христ итгэгч Христийн гэрээний удирдлага доор байдаг бөгөөд жинхэнэ итгэгч бүр ариун сүнсний бэлэг авьяасаар өрөөгддөг. Тийм учраас бид итгэмжит чуулган бүрийн жинхэнэ Христ итгэгч бүрд ирдэг бэлгүүдийн ашиг тусыг хүртэж чадах чинээгээрээ хамтдаа үйлчлэхийг хүсэн тэмүүлж байх нь зүйтэй. Бид католик буюу даяар хэмээх үгийн тодорхойлтын тухай үзлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ үзэгдэх чуулганыг яагаад католик буюу даяар гэж нэрлэх ёстойг одоо үзье. Даяар чанарын талаарх ойлголтоо үзэгдэх чуулганы тухай ойлголтоогоо хамтдаган харуул үзэгдэх даяар чуулганыг дараах байдлаар тодорхойлж болох юм. Энэ нь Христийн удирдлага доор Бурхны гэрээнд нэгдсэн дэлхийд даяар буй бүх хүний нөхөрлөл. Мэдээж энэ нөхөрлөл бол чуулганы засаглал доор биш, харин нэг сүнс доторх нөхөрлөл юм. Үнэн дээр бүх Христ итгэлийн чуулганыг нийтэд нь захирдаг нэг урсгал чиглэл гэж байхгүй. Тэгэхээр үзэгдэх чуулганы нэгдэл бол чуулган бүр нэг л Бурхны гэрээнд нэгдэж, нэг л Христийн гэрээний дагуух удирдлага доор байдаг гэдэг үнэн дээр үндэслэсэн байдаг гэсэн үг юм. Түүхийн туршид үзэгдэх чуулган нь олон арга замаар даяар чанараа хадгалсаар байсан. Зарим нэг уламжлалт чуулганы засаглалаар дамжуулан хадгалж байв. Чуулган өсөж үржихийн хэрээр өргөжин тэлж, өмнө нь үйлчилж байсан хүмүүс шинээр үйлчлэх хүн бүрийг гар тавин томилдог байсан. Харин протестантууд чуулганы даяар нэгдмэл чанар нь чуулганы үйлчлэгч санваартнуудыг томилох залгамж холбооноос илүү бидний Христэд итгэх итгэл болон ариун сүнсний үйл хэрэгт оршдог гэдгийг ихэд чухалчлах болсон. Өөрөөр хэлбэл сүнсний нэгдмэл байгаа газар бүрд Христийн нэрээр цуглах Бурхны гэрээнд нэгдсэн хүмүүс байгаа ямар ч газар шин чуулган үүсэн бий болох боломжтой ажээ. Сүнсний нэгдэл дотор Христийн удирдлага доор Бурхны гэрээнд нэгдсэн хүмүүсийн байгаа газар бүрд чуулган оршдог учраас үзэгдэх чуулган бол даяар юм гэдэг үзлийг протестантууд тууштай баримталдаг болсон. Өнөөгийн Христ итгэгчдэд тулгардаг түгээмэл бэрхшээлүүдийн нэг бол ямар ч чуулганыг Христийн даяар чуулганы нэгэн хэсэг гэж хүлээн авах вэ гэдгээ мэдэх явдал юм. Дэлхийн хаа сайгүй Христ итгэлийн гэж өөрсдийгөө хэлдэг олон янзын сүм чуулганууд байдаг. Тиймээс сайн санаат Христ итгэгчид хоёр туйлын аль нэгийг л сонгох нь түгээмэл. Тэд нэг бол Христ итгэлийн гэсэн чуулган бүрийг гараа дэлгэн хүлээн авдаг. Нэг бол чуулган эсвэл урсгал чиглэлийн талаарх явцуу тодорхойлолтод нь таарч тохироогүй бүгдийг хасаж орхидог.
Энэ бэрхшээлийг шийдэх тустай арга бол чуулганы уламжлалт 3 шинж тэмдэг юм. Эдгээр шинж тэмдгүүдийг Джон Нокс 16 дугаар зууны үед Шотландд анх тодорхойлон гаргаж ирсэн ч үнэн дээр тухайн цаг үеийн олон протестант чуулганы үзэл бодлын төлөөлөл байсан юм. Ялангуяа эдгээр шинж тэмдгүүд нь үзэгдэх даяар чуулганд хамаарах жинхэнэ чуулганыг хуурамч цуглаанаас ялгахад тустай байдаг. Чуулганы шинж тэмдгүүд нь чуулганыг хаана байгааг олж мэдэхэд зайлшгүй чухал байдаг. Учир нь хинч өөрийгөө чуулган гэх амархан шүү дээ. Теологийн томоохон хямрал зөрчлийн үед, тухайлбал 16 дугаар зууны шинжлэлийн үед жинхэнэ чуулганыг хаанаас олох вэ гэдэг асуулт урган гарсан юм. Тиймээс шинжлэгчид жишээ нь энэ бол хаяг биш, энэ бол барилгын архитектурын загварын тухай биш, харин энэ бол Бурхны үгийн сургаал номлол юм гэх мэтээр чуулганы шалгууруудыг тун нарийн нихур тодорхойлж өгчээ. Хаана Бурхны үг үнэн зөвөөр тунхаглагдж байна, тэнд чуулган байна. Хаана тосолгоо томилгоо ариун ёслолуудыг зүй зохистой үлдэж байна, тэнд чуулган байна. Харин хамгийн сүүлийн шалгуур нь чуулганы сахилгажуулалт юм. Сахилгажуулалт үгүй бол чуулганы ариун байдал алдагдаж үүнээс болж явандаа чуулганы үнэн зөв ба жинхэнэ чанар нь үгүй болно гэсэн үг юм. Үзэгдэх даяар чуулганы эдгээр 3 шинж тэмдгүүдийг нэг-нэгээр нь авч үзцгээе. Бурхны үг тунхаглагдж байх ёстой гэсэн эхний шалгуураас эхэлцгээе. Бурхны үгийг эзэмших, тайлбарлах, хэрэгжүүлэх, мөн тунхаглах онцгой эрхтэй чуулган эсвэл урсгал чиглэл гэж үгүй. Зарим чуулган эсвэл урсгал чиглэлүүд өөрсдийгөө бичвэрийг тайлбарлах болон заах онцгой эрхтэй гэж үздэг. Харин зарим нь Библийг бусдаас илүү үнэн зөвөөр ойлгох онцгой гэгээрэлд хүрсэн гэж өөрсдийгөө үздэг. Гэхдээ үгийг тунхаглахыг оруулаад чуулганы шинж тэмдгүүдийг төгс төгөлдөр тодорхойлж чадах ямар ч чуулган байхгүй. Бурхан Библийг үзэгдэх чуулганд өгсөн. Мөн Бурхан Библийг ойлгоход нь тусдаг ариун сүнсийг ч өгсөн. 1-р Тимот 3:15, Еврей 4:11-13, мөн 6-гийн 4-өөс 6-р зэрэг ишлэлүүдээс бид энэ тухай харж болно. Үүнээс гадна Матай 28:20, 1-р Тимот 4:17, мөн 2-р Тимот 2:15 болон 3:14-өөс 17-р ишлэлүүдэд бичснээр Бурхны үгийг уншиж, ойлгож, зааж сургахыг бичвэрт уриалсан байдаг. Чуулганы 2 дахь шинж тэмдэг бол баптизм болон эзний зоогийн ёслолуудыг зүй зохистойгоор хэрэгжүүлэх явдал юм. Тэдгээр ёслолууд нь зөвхөн зарим нэг урсгал чиглэлд биш, харин үзэгдэх чуулганд бүхэлд нь хамаатай. Ариун ёслолуудыг бичвэрийн дагуу хэрэгжүүлэх нь үзэгдэх чуулган дахь үүрэг хариуцлага бөгөөд эрх мэдэл юм. Матай 28:19 дээрх агуу захирамжид мөн 1-р Коринт 1:13-аас 17 дугаар ишлэлдэх Паулийн сургаалд баптизм хийхийг тушаасан байдаг шүү дээ. Бид мөн Лук 22:15-аас 20 дээрээс эзний зоогийн талаарх Есүсийн зааврыг олж уншдаг. Энэ нь түүний бүх хаанчлалын төлөө түүний гэрээнд нэгдсэн бүх хүнд зориулсан гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Эдгээр ишлэлүүдийн улмаас л ихэнх протестант чуулганууд бусад чуулганууд болон урсгал чиглэлүүдийн ариун ёслолуудыг хүлээн зөвшөөрдөг. Үзэгдэх даяар чуулганы 3 дахь шинж тэмдэг бол чуулганаас хөөх гэх мэт чуулганы албан ёсны сахилгажуулалт байдаг. Чуулганаас хөөх гэх мэт сахилгажуулалтанд дуртай Христ итгэгч хүн байхгүй нь мэдээж. Энэ нь чуулгануудыг албан ёсны сахилгажуулалтыг хэрэгжүүлэхээс зайлсхийхэд хүргэдэг. Мэдээж Матай 13:24-өөс 30 дугаар ишлэлдэх буудаа ба үрийн сүүлний тухай сургаалт зүрлэлээс бид төвчээртэй байх нь ч мөн Библийн үндслэлтэйг харж болно. Гэсэн ч сахилгажуулалт байх ёстой. Хэн нэгэн хүний гим нүгэл маш их хор хохирол учруулах, ялангуяа чуулган болон чуулганы нэр төрд уршиг тарих тохиолдол байдаг. Тиймээс үүнийг зайлшгүй сахилгажуулалтаар л шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Ийм тохиолдолд сахилгажуулалт нь чуулганыг хамгаалж, гим дунсан нэгнийг гимээсээ ирэхэд туслах зорилготой юм. Албан ёсны сахилгажуулалтын Библийн үндсийг Матай 16:19, 18:18, Иохан 20:23, мөн Тит 3:10 зэрэг ишлэлээс харж болно. Харин үүнийг хэрэгжүүлсэн тухай бид 1-р Коринт 5:1-ээс 13 зэрэг ишлэлээс харж болдог. Үзэгдэх чуулган бүхэлдээ Христийг бөгөөд газар дэлхий дээр түүнийг төлөөлдөг. Тиймээс үзэгдэх чуулганы хэсэг бүр Христийн хүмүүсийг хамгаалж, сахилгажуулалтыг зөв зүйтэйгээр хэрэгжүүлэх замаар түүний алдар хүндийг хадгалж явах нь чухал билээ. Чуулганы шинж тэмдгүүд нь өнөөдөр ч бидэнд чухал хэвээр байгаа. Чуулган маань Христийн удирдлага дор Бурхны гэрээн дотор байдаг үзэгдэх даяар чуулганы хэм хэмжээнд хүрч байгаа эсхийг мэдхэд маань эдгээр шинж тэмдгүүд бидэнд туслана. Мөн эдгээр нь чуулганы дайсан ба хуурамч хүмүүсийг ялган танихад тусалдаг.
Тиймээс бид тэдгээр бүлэг хүмүүсээс хол байхыг итгэгчдэд анхааруулan тэд эзэн болон түүний сайн мэдээг төлөөлж чадахгүй гэдгийг олон түмэнд тунгаглах юм. Мөн эдгээр шинж тэмдгүүд нь биднийг үйлчлэлд гар бие оролцохдоо урсгал чиглэлд баригдахгүйгээр ажиллахад зоригжуулдаг. Христийн бие хизээч чуулган болон урсгал чиглэлээр хязгаарлагддаггүй. Харин Христийн сайн мэдээ тунхаглагдсан газар бүрд дэлхийд даяар тэлдэг гэдгийг бид ойлгож чадвал үзэгдэх чуулганы нэгэн хэсэг болсон хүн бүрийг хүлээн авах урам зоригтой болох болно. Ингээд бид үзэгдэх чуулганы даяар чанарын тухай үзлээ. Тэгвэл одоо үл үзэгдэх чуулган нь мөн даяар буюу даян дэлхийн чанартай байдаг тухай үзцгээе. Бид даяар чанарын талаарх ойлголтоо үл үзэгдэх чуулганы тухай ойлголттойгоо хамтдаган харуул үл үзэгдэх даяар чуулганыг бид дараах байдлаар тодорхойлж болно. Энэ нь Христтэй нэгдэж авралт хүрсэн бүх үеийн бүх хүмүүсийг хэлнэ. Үл үзэгдэх чуулган бол үзэгдэх чуулганы нэгэн хэсэг гэж бид өмнө нь үзсэн. Тиймээс үл үзэгдэх чуулган дахь хүн бүр бурхантай гэрээнд нэгдэж Христийн удирдлага дор байдаг гэсэн үг юм. Гэхдээ үл үзэгдэх чуулганыг ялгаж таних тулд бид үзэгдэх чуулганаас яг ямар ялгаатай вэ гэдгийг тодорхойлоход анхаарлаа хандуулцгаая. Үл үзэгдэх чуулганы даяар чанарыг авч үзэх олон арга зам бийч бид эдгээрээс хоёрыг нь л авч үзнэ. Нэгдүгээрт нэг л аврагч бий тул үл үзэгдэх чуулган бол даян дэлхийн чанартай юм. Хоёрдугаарт биднийг аврагч руу хөтөлж чадах ганц л үнэн итгэл үнэмшил бий тул үл үзэгдэх чуулган нь даян дэлхийн чуулган билээ. Ингээд нэг л аврагч бий гэсэн эхний санааг одоо харцгаая. Есүс Христ бол хүн төрлөختний цорын ганц аврагч гэдгийг бичвэрт тодорхой заасан байдаг. Тэр бол биднийг аврах хүч чадалтай цорын ганц нэгэн байсан ба цорын ганц нь байх болно. Энэ тухай Үлс 4:12 дугаар ишлэлд Петр өгүүлсэн байдаг. Тэрээр өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бидний аврагдаж болох өөр нэр Тэнгэрийн дор хүмүүнд ис өгөгдөв гэжээ. Есүс Христ үргэлж хүн төрлөختөнд заяасан цорын ганц аврагч нь байсаар ирсэн. Их эзэн маань өөрийнхөө талаарх энэхүү үннийг Иохан 14-ийн 6 дугаар ишлэлд тунхаглан зарласан байдаг. Тэрээр зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй гэдэг. Яагаад зөвхөн Есүс л биднийг аварч чадах юм бэ? Тийм ээ. Аврагч нь төгс хүн, төдийгүй төгс бурхан байх ёстой байсан юм. Тэгэхээр бидний оронд бидний өмнөөс бидний төлөө золиос болохын тулд Есүс л төгс төгөлдөр хүн байх ёстой байв. Энэ шаардлагад хүрч чадах цорын ганц нэгэн бол яах аргагүй Есүс юм. Бурхан Давидын хургийг тослогдсон нэгэн Бурханы Месая болгохоор тогтоон томилж авралын түүхийн туршид үүний төлөө бэлтгэсээр ирсэн билээ. Есүс бол Давидын байр суурийг залгах түүний дараа ирэх агуу хаан байсан. Тиймээс хуучин гэрээнд бүхэлдээ Есүсийн ирэлтэд биднийг бэлтгэж байсан гэсэн үг. Тэгэхээр Есүс бол өөрийн хүмүүсийг гэм нүглээс бүрэн гүйцэд аврах бүхий л шалгуурыг хангаж чадах цорын ганц нэгэн мөн. Есүс бол Пресбитериан, Баптист, Англикан, Методист, Лютеран, Ромын католик, зүүнний ортодокс гэд бусад бүх үзэгдэх чуулганы аврагч мөн. Аврагдсан хүн бүр нэг Христ, нэг л аврагчтай нэгдсэн учраас зөвхөн нэг л үл үзэгдэх чуулган бий. Тэрээр бидний нэгдлийн их хүндэс юм. Тэр өөрөө хуваагдaltaгүй нэг учраас бид ч бас хуваагдaltaгүй нэг билээ. Үл үзэгдэх чуулган бол даяар буюу даян дэлхийн чанартай гэдэг үнэнтэй холбоотой хоёр дахь санаа бол биднийг Христ рүү хөтөлдөг ганц үнэн итгэл бишрэл бий гэдэг нь юм. Христ итгэл бол зөвхөн аврагдах арга замын тухай биш юм. Харин бурхантай гэрээний харилцаатай болох тухай юм гэдгийг ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл бусад шашнаас ялгаатай нь Христ итгэл нь зөвхөн авралт хүрэх арга замыг гол үндэс болгодоггүй. Харин энэ бол бурхан ба түүний хүмүүсийн хоорондын харилцаа юм. Тийм ээ. Итгэл нь биднийг бурхантай зөв харилцаатай болоход амин чухал зүйл мөн. Харин хамгийн гол асуулт бол та бурханы өмнө хэн байх вэ? Та бурханы хаанчлалын итгэмжтэй иргэн мөн үү? Бурхан таныг хараад Христийн цусаар хучигдсан нэгнийг хардггүй. Эсвэл та түүний дайсны хаанчлалын иргэн үү? Та бурханы өмнө өөрийн хичээл зүтгэлээр зогсох нэгэн үү? Таны гим нүглийн шийтгэлийг хэн төлөх ёстой вэ?
Харамсалтай нь хуурамч шашинд байгаа бүхэн дайсны хаанчлалын гишүүд юм. Тэд Бурхны гэрээний ард түмэнд багтахгүй. Тиймээс тэд Христийг биш, бас Христийг байх боломжгүй. Зөвхөн Христ итгэлэл биднийг аврагч руу хүргэж чадна. Үүний улмаас л Библийн дагуух Христ итгэл нь өөр бусад шашныг хэдий сайн санаа зоригтой байсан ч тэдгээрээр аврагдах боломжгүй хэмээн үгүйсгдэг юм. Христ итгэлийн биш олон шашин байдгийг бид мэднэ шүү дээ. Заримдаа тэдний хэмжээ болон нөлөөнөөс хамааран дэлхийн томоохон шашнууд гэж нэрлэх явдал байдаг. Хэрв хэн нэгэн хүн Христ итгэгч биш ч гэсэн тэдгээр шашнуудын аль нэгийг шүтэж сургаал номлолыг нь даган шашиндаа үнэнч байвал яах вэ? Тэд Христийг хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй Есүсийн тухай хизээч сонсоогүй бол Тэнгэрийн улс руу явах болов уу гэдэг асуулт гарч ирдэг шүү дээ. Тийм ээ. Библиэд энэ тухай тодорхой хэлсэн байдаг. Иохан 14-ийн 5 дугаар ишлэлд Есүс яг ийм нөхцөл байдалд тун тодорхой хариулт өгсөн. Тэрээр өөрийгөө би бол зам, би бол үнэн, би бол ам гэж хэлээд үүнийг илүү ойлгомжтой болгож хинч надаар дамжихгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн байдаг. Бурхны нийтлэг нэгүслийн ачаар ямар ч шашинтай байсан хамаагүй хүмүүсийн амьдралд сайн сайхан зүйлс олон байдаг. Гэвч хүмүүсийн амьдралд хором үе зүйлс ч их бий. Хэрэг бид Бурхан ямар цэвэр ариун харин бид гим нүгэлд унсан гэдгээ ойлгох юм бол Бурхны өмнө очиж түүнтэй ойр дотн болоход сайн хүн байхаас илүү зүйл шаардлагатай гэдгийг мөн ойлгодог. Гим нүгэлтэй бид Бурхан таалагдах юу ч хийж чадахгүй. Тиймээс л бидэнд шашинлаг зан үйл биш харин аврагч хэрэгтэй байдаг юм. Бурхантай харилцаатай болоход маань тусалж чадах цорын ганц нэгэн бол Есүс мөн. Үл үзэгдэх чуулганд байгаа одоо амьдарч буй гишүүд нь үзэгдэх чуулганы дотор байдаг гэж бид өмнө нь үзсэн. Яг энэ шалтгааны улмаас олон теологчид үзэгдэх чуулганы гадна байгаа хүмүүст аврагдах боломж үгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн хүн үзэгдэх чуулганы нэгэн хэсэг биш бол аврагдах ямар ч боломжгүй гэсэн санаа юм. Манай эртний 200-аас 258 оны хооронд амьдарч байсан анхны чуулганы эцэг Киприан чуулганы нэгдлийн талаарх номдоо энэ тухай өгүүлдэг. Тэрээр чуулганаас салж завхаа явдалтай нэгдсэн хүн чуулганд өгсөн амлалтыг ч бас алдна. Христийн чуулганд ирдэггүй хүн Христийн өгөх шагналагч авч чадахгүй. Тэр хүнийг үл таних гадны дайсан гэж үзнэ. Бурхан түүний эцэг биш, чуулган түүний их биш гэжээ. Энд Киприан үзэгдэх чуулганыг орхисон хүмүүсийн тухай маргасан байна. Түүний гол санаа бол үзэгдэх чуулганы нэгэн хэсэг биш бол үл үзэгдэх чуулганы нэгэн хэсэг болж Христийн өгөх шагналыг авч чадахгүй гэжээ. Түүний энэ санаа үзэгдэх чуулган нь Бурхантай гэрээ байгуулсан тухай бидний өмнө үтсэнтэй мөн тохирч байна. Үнэн хэрэгтээ аврал бол Бурхны гэрээний ёроол юм. Бид энэ тухай Ермая 31-ийн 31-ээс 34, Лук 1-ийн 69-ээс 75, Ром 11-ийн 27, Еврей 7-гийн 22-оос 25 гээд өөр олон ишлэлээс харж болно. Нэг жишээ болгон Лук 22-ийн 20 дугаар ишлэлд эзний зоогийн талаар Есүс юу гэж хэлснийг сонсоцгоё. Энэ аягтай бол та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм гэжээ. Есүс баригдсан тэр орой бидний гим нүглийн золиос болгон урсгах цус нь гэрээ юм гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл Христийн цусан дахь аврал зөвхөн түүний гэрээгээр л дамжин ирнэ. Бурхан үзэгдэх чуулгантай гэрээ байгуулсан тул аврал нь үзэгдэх чуулганаар дамжин ирнэ гэсэн үг. Үзэгдэх чуулганы хүмүүс итгэлд ирэх үед эсвэл үзэгдэх чуулган сайн мэдээгээр дамжуулан итгэгчдтэй болоход энэ нь боломжтой болдог. Мэдээж заримдаа хүмүүс чуулганы ямар ч оролцоогүйгээр аврагддаг. Гэхдээ тэр тохиолдолд ямар нэгэн юр бусын онцгой тохиолдол байдаг гэдгийг ойлгох нь чухал. Үл үзэгдэх чуулган нь дайн дэлхийн чанартай учраас Бурхны гэрээнд итгэмжтэй байсан хүмүүс л аврагдана. Өөр шашны хүмүүс шашныхаа сургаалыг дагаж хичнээн сайн ёс зүйтэй байсан ч Тэнгэрийн улсад очих найдвар тэдэнд үгүй. Бид сайн мэдээ тараах ёстой. Бид хүмүүст цорын ганц аврагчийн тухай хэлэх ёстой. Бид тэднийг гэрээний харилцаанд газар дэлхий дээрх Бурхны хаанчлалд авчрах ёстой. Тэгээд бид тэдэнд уг хаанчлалын эзэн ба хааныг хайрлан дагахыг зааж өгөх ёстой. Үл үзэгдэх чуулганы даяар чанар бол
аврагдсан хүн бүрийн хувьд агуу их урам зориг юм. Энэ бол бидний Христ доторх нэгэн ижил хүсэл тэмүүлэл мөн. Харин Христээр хараахан ирээгүй байгаа хүмүүсийн хувьд энэ бол аимшигт анхааруулга юм. Ингээд чуулганы талаарх хичээлээрээ бид чуулганы хүлээн зөвшөөрөл болон чуулган нь ариун бөгөөд даяар буюу даян дэлхийн чанартай гэдэг тухай үзлээ. Одоо харин бид дараагийн том сэдэв рүү ороход бэлэн боллоо. Энэ бол чуулган нь ариун хүмүүсийн нэгдэл гэдэг тухай юм. Бид ариун гэдэг үгийн тухай үзэхдээ ариун хүмүүс гэдэг үгийг ерөнхийд нь үзэгдэх чуулганд байгаа хүн бүрийг, ялангуяа үл үзэгдэх чуулганд байгаа хүн бүрийг хэлдэг гэж үзсэн. Тиймээс бид ариун хүмүүсийн нэгдлийн тухай ярихдаа бидний хараахан судалж амжаагүй байгаа нэгдэл гэдэг үгэнд гол анхаарлаа хандуулах болно. Элч нарын тунхагийн эртний грек хэл дээрх хувилбарт нэгдэл гэдэг үгийг койнония гэсэн байдаг. Бичвэрт энэ үгийг чуулганы гишүүдийн хооронд буй ялангуяа бурхантай нэгдэх замаар бий болсон тэрхүү нөхөрлөлийг илэрхийлэхийн тулд ихэвчлэн ашигладаг. Үлс 2:42, 2-р Коринт 13:14, 1-р Иохан 1:3 зэрэг ишлэлүүдээс үүнийг харж болно. Шинэ гэрээнд койнония гэдэг үгээр эд зүйлс, мөнгө төгрөг хуваалцах гэсэн утгыг бас илэрхийлсэн байдаг. Ром 15:16, 2-р Коринт 9:13, мөн Еврей 13:16 дугаар ишлэлүүдээс бид үүнийг харж болно. Мөн сайн мэдээг хуваалцах гэдгийг илэрхийлэхдээ энэхүү үгийг ашигласан байдаг. Энэ нь хүмүүст сайн мэдээ тараах гэдэг утгаараа биш. Харин Филиппой 1:5, Филемон 6 дугаар ишлэлд бичсэнчлэн чуулган дотор буй хүмүүс нь сайн мэдээг хуваалцагч босон тухай байдаг. Яг энэ утгаараа нэгдэл гэдэг үгийг тунхагт уламжлал ёсоор чуулганы гишүүдийн нөхөрлөл буюу бидний нийтээр эзэмшин хуваалцдаг зүйлс, хуваалцдаг хүмүүстэйгээ харилцан хамааралтай байх гэсэн утгаар ашигласан. Ариун хүмүүсийн нэгдлийн тухай судлахдаа бид одоогоор тодорхой байгаа ялгааны хүрээнд голчлон ярилцах болно. Эхлээд бид үзэгдэх чуулганы дотор оршдог нэгдлийн тухай үзнэ. Дараа нь үл үзэгдэх чуулганы доторх нэгдлийн тухай судална. Ингээд үзэгдэх чуулганы доторх ариун хүмүүсийн нэгдлийн тухай эхлээд үзье. Үзэгдэх чуулганы дотор байдаг нэгдэл олон талдаач 3 талыг нь л хамтдаа авч үзье. 1-дүгээрт нэгүслийн арга замууд, 2-дугаарт сүнслэг бэлгүүд, 3-дугаарт материаллык зүйлс. Тэгэхээр эхлээд нэгүслийн арга замуудын тухай ярилцъя. Нэгүслийн арга зам гэдгийг Бурхан өөрийн хүмүүст нэгүслээ өгдөг хэрэгсэл эсвэл механизм гэж хэлж болно. Методист чуулганы үндэслэгчдийн нэг Джон Уэсли нэгүслийн арга замыг Христ итгэлийн олон янзын уламжлалын үүднээс тайлбарласан байдаг. Түүний Малах 3:7 дээр тулгуурлан бичсэн 16 дугаар номлолдоо юу гэж бичсэнийг сонсцгоё. Энд нэгүслийн арга зам гэдгийг би Бурханы тогтоосон гадаад тэмдэг үг үйлдэл гэж ойлгодог. Энэ нь хүмүүсийг сэргийлэх, зөвтгөх, ариусгах, нэгүслээ урсгах төгсгөлийн төлөө тогтоогдсон сувг юм гэжээ. Нэгүслийн арга замыг зарим хүмүүс хаанаас гаралтайгаас шалтгаалan сүнслэг сахилгажуулалт эсвэл итгэлийн үйлс гэж тодорхойлдог. Тэд үүнийг хэрхэн үлддэг вэ гэхийг сонсоод би тэд хийгээгүй, харин Бурхан хийсэн. Бурханы нэгүслэл энэ бүхнийг хийсэн гэж би хариулмаар байдаг. Гэхдээ нэгүслийн арга зам нь бидэнд нэгүслийг хүлээн авах, ашиглах боломжийг өгдөг. Мөн бидний амьдрал дахь Бурханы нэгүсэлд анхаарлаа хандуулах хугацаа ба орон зайг бий болгож өгдөг. Би үүнийг усны хоолойтой зүйрлэмээр байна. Ус хоолой хоёрын ач холбогдлыг бид андуурч болохгүй. Амийг тэтгэх тэр усыг бид хүсэж байгаа. Харин ус тэр хоолойгоор урсаж ирнэ шүү дээ. Тэгээд бид усыг уух боломжтой болно. Яг үүнтэй адил нэгүслийн арга зам бидэнд амийн усыг уух боломжийг олгодог. Тодруулж хэлбэл Бурхан бидэнд нэгүслээ үзүүлдэг олон арга зам байдаг. Зовлон бэрхшээл, итгэл, сайн үс, нөхөрлөл гэдэл. Гэхдээ теологчид нэгүсэл бидэнд ирдэг онцгой 3 арга замыг онцолдог. Эдгээр нь Бурханы үг, баптизм ба эзний зоогийн ёслол, мөн залбирал гэсэн 3 арга зам юм. Энэ 3 нэгүслийн арга зам гуруула үзэгдэх чуулганы итгэдэг, итгэдэггүй бүх хүнд хамаатай. Вестминстрийн богино асуулт хариулт болох Христ итгэлийн сургаалын уламжлалт Протестант хураангуй 88 дугаар асуулт хариулт дээр нэгүслийн арга замын тухай тайлбарласан байдаг. Энд Христ бидэнд авралын ашиг тусыг өгдөг гадна харагдах арга замууд юу вэ?
Христ бидэнд авралын ашиг тусыг өгдөг гадна харагдах болон ердийн арга замууд бол түүний ёслол зан үйс юм. Ялангуяа үүнд түүний үг ариун ёслолууд ба залбирал орно. Энэ бүхэн нь сонгогдсон хүмүүст авралын төлөө хэрэгждэг гэжээ. Ром 10:14, 1-р Коринт 10:17, мөн 1-р Петр 3:12-21 зэрэг ишлэлүүдээр эдгээр нэгүслийн арга замуудын ашиг тусын тухай бичсэн байдаг. Одоо авралын ашиг тус мэдээж үл үзэгдэх чуулганы хувьд аврагдсан хүмүүст хамаатай бол ёслол зан үйл нь үзэгдэх чуулганы хувьд бүх хүнд хамаатай. Үл үзэгдэх чуулган харагдахгүй гэдгийг бүү мартаарай. Танд хэн байгааг бид мэдэхгүй. Үл үзэгдэх чуулганд магтаал хүндэтгэлийн цуглаан болдоггүй, үйлчлэл байхгүй. Чуулганы засаглал гэж байхгүй. Эдгээр нь зөвхөн үзэгдэх чуулганд л өгөгдсөн. Яг үүнтэй адил нэгүслийн арга замууд болох номлол, баптизм ба эзний зоогийн ёслол мөн залбирал зэргийг хүмүүс хараад таньдаг. Тэд нүдэнд харагдахуйц байдаг. Эдгээр нь үзэгдэх чуулганы нийтээрээ хуваалцсан үлддэг зүйлс тул үзэгдэх чуулганы нэгдлийн салшгүй хэсэг билээ. Нэгүслийн арга замууд нь Бурхан бидний амьдралд авралын ёроолуудыг өгөхийн тулд ашигладаг чухал арга хэрэгсэл байсаар ирсэн. Тиймээс бид тэдгээрийг бүрэн дүрнээр ашиглах ёстой. Бид сайн мэдээг түгээж бусдыг итгэл дээр авчрах ёстой. Үгийг номлон, мэрэгэн ухаан болон төлөвшлийг авчрах ёстой. Сайн мэдээг танилцуулж Бурханы гэрээнд нэгтгэдэг ариун ёслолуудыг бид хамтдаа тэмдэглэж байх ёстой. Бид Бурханы нэгүсэл, уучлал, өөрчлөлт болон төлөвшлийн төлөө залбирч, гим нүглийг эсэргүүцэн ёрын муугаас хамгаалж, хэрэгцээт үед маань авран хамгаалахын төлөө залбирanгуйж байх ёстой. Эдгээр болон өөр олон шалтгаанаар нэгүслийн арга замууд бол үзэгдэх чуулганы үн цэнтэй үйлчлэлүүд юм шүү дээ. Нэгүслийн арга замуудаас гадна үзэгдэх чуулган нь мөн сүнслэг билгүүдтэй байдаг. Тэгэхээр сүнслэг билгүүд үзэгдэх чуулганд бүхэлд нь хамаатай гэдэг нь үзэгдэх чуулганы хүн бүр ариун сүнстэй гэсэн үг биш гэдгийг бид ойлгох нь чухал. Тийм биш ээ. Зөвхөн итгэгчдийн дотор л ариун сүнс оршдог. Хэдий тиймч ариун сүнс нь билгүүдийг үзэгдэх чуулганыг босгон байгуулах зорилгоор ашигладаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь ариусл болон төлөвшөлд өсөх тухай байдаг. Мөн заримынх нь хувьд тэднийг итгэлд авчрах гэсэн утгатай байна. Гэхдээ аль ч тохиолдолд үзэгдэх чуулганд байгаа хүн бүр сүнслэг бэлэг авьяасыг харж, мэдэрч, ямар нэг хэмжээгээр оролцохч боломжтой байдаг. Тийм учраас сүнслэг бэлэг авьяасуудыг үзэгдэх чуулган бүхэлдээ хуваалцсан ашигладаг гэж хэлэх нь зүйтэй. Сүнслэг билгүүдийг үзэгдэх чуулган бүхэлдээ хуваалцсан ашигладаг гэдгийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт билгүүдийг нийтийн мөргөлийн үйлчлэлд ашигладаг. 1-р Коринт 14:13-аас 26 дугаар ишлэлдэр энэ тухай тодорхой бичсэн байдаг. 2-дугаарт билгүүдийн гол зорилго бол чуулганыг бүхэлд нь босгон байгуулах явдал юм. 1-р Коринт 12:4-7, Эфес 4:3-аас 13 зэрэг ишлэлүүдээс бид энэ тухай харж болно. 3-дугаарт 1-р Коринт 14:21, 22 дугаар ишлэлд Паул хилнүүдийг чуулган дахь итгэдэггүй хүмүүст хүртэл зориулсан шинж тэмдэг гэж онцлон хэлсэн байдаг. 4-дүгээрт Еврей 6-гийн 4-өөс 6 дугаар ишлэлд үл итгэгчид сүнслэг билгийн ашиг тусыг хүртэж чадахгүй бол буруутгагдана гэсэн байдаг. Тэгэхээр чуулган дахь сүнслэг билгүүдийг итгэдэггүй бүх хүн адилхан хуваалцаж ашигладаг гэдгийг бичвэрт тодорхой хэлсэн байна. Нэгүслийн арга замуудын адил сүнслэг билгүүд бас орчин цагийн үзэгдэх чуулганд их ач холбогдолтой. Үннийг тунхаглаж, төөрөгсдийг эргүүлэхэд сүнслэг билгүүд нь тун хэрэгтэй байдаг. Итгэгчид итгэлээр өсөж төлөвшөхөд сүнслэг билгүүд тусалдаг. Өршөөл, зочломтгой байдал гэх мэт билгүүд нь Бурхны хүмүүсийн газар дэлхий дээрх хэрэгцээг хангахад маш чухал үүрэгтэй. Ариун сүнс хүмүүстэй билгүүдийг өгсөн л бол бид тэдгээрийг үзэгдэх чуулганы хинээс ч харамлахгүй бүх хүний төлөө ашиглахыг урамшуулан дэмжих учиртай. Үзэгдэх чуулганы нэгдэл нь чуулганы хүмүүс бие биетэйгээ байгаа зүйлсээ хуваалцахад оршиж байдаг. Нэгдэл буюу койнониа нь Библиэд болон анхны чуулганы үед Христ итгэгчид байгаа бүхнээ үзэгдэх чуулганы хэрэгцээтэй хүн бүртээ хуваалцах гэдэг утгыг ч бас илэрхийлдэг. Ром 15:26, 2-р Коринт 8:4, 9:13, мөн Еврей 13:16 зэрэг ишлэл бичснээр бол койнониа гэдэг үгээр ихэвчлэн ядуус туслахыг бас илэрхийлсэн байдаг. Койнониа гэдэг үгийг ашиглаагүй байсан ч анхны итгэгчдийн амьдралаас нэгдлийн энэ талыг бид үргэлж хардаг. Жишээ нь анхны
олон Христ итгэгчид эд хөрөнгөө зарж чуулганд ханд өгдөг байсныг бид Үүс 2:44-45, 4:34-35 зэрэг ишлэлээс хардаг. Анхны чуулганы үед зарим баатарлаг итгэгчид бусдыг чөлөөлөх эсвэл ядуус туслахын тулд өөрсдийгөө боол болгон зарж байсан. Манай эртний 30-аас 100 онд амьдарч байсан анхны чуулганы эцэг Климент энэ тухай 1-р Климент гэдэг Коринтчуудад хандсан захидалдаа бичсэн байдаг. Тэрээр захидлынхаа 55 дугаар бүлэгтээ бидний дундах олон хүн бусдыг чөлөөлөхийн төлөө өөрсдийгөө боол болгон зарсныг бид мэднэ. Олон хүн бас өөрсдийгөө боол болгон зарж олсон мөнгөөрөө ядуust тусалсан гэжээ. Анхны чуулганы үед нэгдэл гэдэг маш хүчтэй байсан тул итгэгчид бусдын хэрэгцээг өөрсдийнхөөсөө ч дээгүүр тавьдаг байсан. Тэд байгаа бүхнээ хуваалцаа зогсохгүй, эрх чөлөөгөө хүртэл золиослон бусдад өгөхийг хүсдэг байсан. 2-р Коринт 8:3-5 дугаар ишлэлдэх Паулийн үг тэдний бодол санааг ойлгоход тусалдаг. Тэрээр энд учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү сайн дураараа өгснийг би гэрчлэнэ. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох эвээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, харин тэд өөрсдийгөө эхлээд эзэнт, дараа нь Бурхны хүслийн дагуу бидэнд өгсөн гэжээ. Энэ ишлэлд Паул Македоны чуулганыхны өгөөмөр байдлыг дүрсэлжээ. Тэд эзэнд үнэнчээр бүхнээ зориулж байсан учраас эзний үзэгдэх чуулганы төлөөч мөн тийхүү золиослон зориулсан гэж тайлбарласан байна. Хэрэгцээтэй нэгэнтэйгээ байгаа эзүүсээ хуваалцах нь үзэгдэх чуулганы амьдралын салшгүй хэсэг мөн. Чуулган бүхэлдээ Бурхны хүмүүс, гэрээний ард түмэн юм. Бурхан чуулганыхаа хүн бүрийг анхаардаг. Мөн бие биеэ анхаарахыг биднээс хүсдэг. Тодруулбал бидний бүх зүйл эзнийг шүү дээ. Харин тэр бидэнд өөрийн зүйлсийг нэрв байхаар хариуцуулсан юм. Тэгэхээр бид хүмүүст тусалж өглөг хандив өгөх нь эзэн өөрийн хүмүүст үйлчиж буй хэрэг бөгөөд дэлхийд түүний сайн мэдээг гэрчиж буй явдал юм. Тиймээс хэрэг бид түүнд итгэмжтэй бай гэвэл ямар нэг зүйл хэрэгтэй байгаа түүний хүмүүсээс харамлаж болохгүй билээ. Ингээд бүгдээрээ үзэгдэх чуулганы ариун хүмүүсийн нэглийн тухай үзлээ. Тэгэхээр одоо үл үзэгдэх чуулганы ариун хүмүүсийн нэглийн тухай үзэхэд бэлэн болжээ. Бид үл үзэгдэх чуулган дахь ариун хүмүүсийн нэглийн талаарх хоёр гол санааг авч үзэх болно. Эхлээд бид бүх итгэгчдийн Христтэй нэгдсэн нэглийн тухай ярилцсан. Харин дараа нь үл үзэгдэх чуулганд итгэгчид өөр хоорондоо нэгдмэл байдаг тухай бид үзэх болно. Ингээд хамтдаа бидний Христтэй нэгдсэн нэглийн тухай эхлээд ярилцъя. Христ итгэгчид Христтэй нэгдсэн байдаг тухай шинэ гэрээнд цөөнгүүд дурдсан байдаг. Гэхдээ энэ санаагаа ихэвчлэн Христийн дотор эсвэл Есүсийн дотор мөн түүний дотор гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Нэг талаас энэхүү нэгдэл нь Есүс өөрийн үхэл ба амьдлаараа эцгийн өмнө биднийг төлөөлдөг гэсэн үг. Харин нөгөө талаас итгэгчид ямар нэг нууцлаг байдлаар Есүстэй нэгдсэн гэсэн үг. Есүс итгэгчдийн дотор, харин итгэгчид түүний дотор оршин байдаг. Бид Есүс Христтэй нэгдсэн. Бид түүнийх гэдэг санаа бол Паулийн гол сургаал номлолуудын нэг юм. Библийн илчиллүүдийг бүхэлд нь авч үзвэл биднийг нэг бол Адамын дотор, эсвэл Христийн дотор байгааг заасан байдаг. Мэдээж Адам бол анхны хүн. Бүх хүн төрлөخت нь түүний хөвгүүд охид гэсэн үг. Тиймээс ч хүн бүр төрөгтөөл гим нүгэлтэй төрдөг. Энэ нь хүмүүний уг гарал гим нүгэлтэй. Бурханаас холдсон гэсэн үг юм. Христэд итгэж аврагдаж чөлөөлөгдөн гэдэг нь Христтэй нэгдэж Христих болно гэсэн үг. Христтэй нэгдэн гэдэг нь түүний бодгалын нэгэн хэсэг болно гэсэн үг юм. Бид Христтэй нэгдэж байж л Христийн ач тусыг хүлээн авах боломжтой болно. Түүхэн талаас нь авч үзвэл тэдгээр ач тус нь зөвтгөл, ариусгал, Бурхны хүүхдүүд болох нь юм. Өөрөөр хэлбэл авралын дотор бидний хүлээж авч болох бүгд багтана. Гэвч тэдгээрийг зөвхөн Христийн дотор хүлээж авна. Тиймээс Христтэй нэгдэж эдгээр үр ашгийг хүлээн авах нь бидэнд маш чухал, хамгийн чухал нь мөн. Тэгвэл бид хэрхэн тэдгээр ашиг тусыг хүртэж хэрхэн Христтэй нэгддэг вэ? Итгэлээр, зөвхөн итгэлээр л нэгддэг. Зөвхөн итгэл биднийг Христтэй нэгдэх нэгдэл болон Бурхны бидэнд өгдөг итгэлийн бэлгүүд рүү хөтлөн дагуулдаг юм шүү дээ. Есүс болон итгэгчдийн энэхүү нэгдлийг хэрхэн бий болдгийг Библи тодорхой тайлбарлаагүй тул теологчид их л нууцлаг мэтээр ярьдаг. Гэвч бид бие махбод ба сүнсээрээ аль алинаар нь нэгддэг гэдгийг Библи тодорхой хэлсэн байдаг. Иохан 15:4-7, Ром 8:9-11 зэрэг олон ишлэлээс бид энэ тухай харж болно.
Жишээ болгож 1-р Коринт 6-гийн 15-аас 17 дугаар ишлэлд Паул юу гэж хэлснийг сонсоцгоё. Тэрээр энд "Бис чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй" гэж өг. Харин эзэнтэй нийснэ нь түүнтэй нэг сүнс болоо гэжээ. 1834-өөс 1892 оны хооронд амьдарч байсан алдарт баптист номлогч Чарльз Спуржион "Хосгүй нус" хэмээх номлолдоо Эфес 5-ын 30 дугаар ишлэлд үндэслэн Христтэй нэгдсэн нэгдлийн тухай ийхүү дурдсан байдаг. Тэрээр хэлэхдээ Христ ба бидний хооронд чухал нэгдэл бий. Энэ бол эв нэгдэл төдий биш. Энэ бол адил болсон гэсэн үг. Энэ бол зүгээр нэг нийлхээс илүү нэгэн биеийн салшгүй хэсэг болсон гэсэн үг. Христ өөрийн хүмүүсийг авах ёстой. Тэд түүнд чухал юм гэжээ. Бидний Христтэй нэгдсэн нэгдэл нь үнэхээр чухал байдаг нь гайхалтай. Энэ нь бид Христээс салгагдвал Христэд өөрт нь маш том алдагдал болохоор хэмжээний тийм чухал. Тэр бидэнд хайртай тул бидний төлөө амиа өгсөн. Тиймээс бид түүний шагнал, түүний өв болдог. Түүнтэй нэгдсэн учраас итгэгч бүр авралдаа агуу их амар тайвныг мэдэрч өршөөгдсөн гэдэгтээ агуу гайхалтай баталгааг авч Бурхны өмнө зөвхт байх агуу том урам зоригийг олж авдаг. Бид энэ нэгдлээс хүч чадлыг авч Христээр тэтгэгдэж ариун сүнсээр бачих ёстой. Бид Христийн дотор халахлагдж эцэг хүү ариун сүнсний өмнө төгс болсон учраас Бурхантай нөхрөлсөн нөхрөлөлдөө бас итгэл төгс байх ёстой. Гэхдээ энэ нь Бурхан биднийг сахилгажуулахгүй гэсэн үг биш. Харин биднийг хайраар сахилгажуулж, биднийг төлөвшүүлж, Бурхантай үрд мөнх нэгдэхэд тохиромжтой төгс төгөлдөр болгоно гэсэн үг. Бид итгэгчид Христтэй нэгдмэл байх тухай үзлээ. Тэгэхээр одоо бид Христийн дотор итгэгчид хоорондоо нэгдмэл байдаг тухай харах болно. Үл үзэгдэх чуулган дахь хүн бүр Христтэй нэгдмэл учраас итгэгчид бас бие биетэйгээ нэгдмэл юм. Ром 12:5, Галаат 3:26-аас 28, Эфес 4:25 зэрэг олон ишлэлд энэ тухай бичсэн байдаг. Иохан 17-гийн 22-оос 23 дугаар ишлэлд Есүс эцэгтэй хандан энэ нэгдлийн тухай юу гэж хэлснийг сонсцгоё. Энэ нь бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн сүр жавхлангтай нь би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, та миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж та намайг илгээсэн. Намайг хайрлсны ялаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно гэжээ. Бидний үзэгдэх чуулгантай нэгдсэн нэгдэл маань харилцаа ба туршлага төвтэй. Харин бидний үл үзэгдэх чуулгантай нэгдсэн нэгдэл нь сүнслэг бөгөөд оршихуйтай холбоотой байдаг. Бид бүхий л талаараа Христ болон түүний сүнсээр дамжуулан салшгүй холбоотой болсон. Үүний үр дүнд бид бүгд Христ дотор адил байр суурьтай болсон хэмээн 2-р Коринт 5:14-өөс 16, Галаат 3:28, мөн Колосай 3:11-д Паул бичсэн байдаг. Мөн бид бие биеийнхээ баяр хөөр зовлон шаналлыг хуваалцдаг гэж 1-р Коринт 12:26 дугаар ишлэлд өгүүлдэг. Үл үзэгдэх чуулганы нэгдэл нь газар дэлхий дээрх чуулганаар хязгаарлагддаггүй. Харин тэнгэр дэх чуулганыг хамруулж аль хэдийн нас барж эзэнтэй хамт байгаа итгэгчдийг хүртэл багтаадаг. Газар дэлхий дээрх итгэгчид нь Христээр болон Христ дотор бие биетэйгээ нууцлаг байдлаар нэгдсэн байдгийн адил газар төдийгүй тэнгэрт буй итгэгчдийг оруулаад Христтэй нэгдсэн хүн бүрд үүний адил нэгдэл бий. Библийн Еврей 11:14 болон 12:22-оос 24-р ишлэлд энэ тухай заасан байдаг. Энэ үннийг тайлбарлахын тулд Библиэд ашигласан нэгэн гайхалтай зөвлөл бол Христийн сүт бүсгүйн дүр зураг юм. Энэ нь үзэгдэх чуулганыг Христийн сүт бүсгүйтэй адилтгсан байдаг. Гэхдээ энэ нь үл үзэгдэх чуулган дах төгс төгөлдөр сүт бүсгүй гэсэн үзэл санааг байнга агуулсан байдаг. Хуучин гэрээнээс бид Исая 54:5-аас 8, Хосея 2:19-өөс 20, мөн Эфес 5:26-аас 27 зэрэг ишлэлээс энэ тухай олж хардаг. Харин ичлэл 19-р бүлэгдэх төгс төгөлдөр болсон үл үзэгдэх чуулганаас бид энэ дүр зургийн биелэлийг олж хардаг. Ичлэл 19:6-аас 8 дугаар ишлэлдэх Иохны үтсэн үзэгдлийн талаарх тэмдэглэлийг сонсцгоё. Энд хурсан голны дуу шиг их хусны шүүгээ мэт хүчит аянгийн нүргэн адил дуу гарахыг би сонсов. Халелуя! Төгс хүчит эзэн бурхан маань хаанчилж байна. Баярлан хөөрч түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь хурганы хурим болж сүт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалцсан цэвэр нарийн маалангаар хувцлах болжээ. Учир нь нарийн мааланг нь ариун хүмүүсийн зөвхт үүс юм гэв. Энд Христийн сүт бүсгүй гэдгээр бүх цаг үеийн аврагдсан ариун хүмүүсийг хэлжээ. Бид бүгд нэгэн бие болж итгэгч бүрийн зөвхт үлсээр уралсан нэг хормын өмсгөлийг өмсөх болно. Библи итгэгчд нь Христийн дотор бие биетэйгээ нэгдсэн гэдэг үнэнд үндэслэн олон зүйлийг бидэнд зааж сургасан байдаг.
Энэ үнэн бидэнд итгэгч бүр үн цэнтэй, Христийн хувьд юугаарч сольшгүй чухал гэдгийг зааж өгдөг. Энэ нь биднийг бие биеэ хүндэлж, бие биедээ үйлчлэхийг заадаг. Мөн биднийг бие биедээ өрөвч инэрэнгүй, төвчээртэй, бас өршөөнгүй хандаж, ийдэг зөөлөн байхыг заадаг. Энэ нь бидэнд бусад хүмүүс бидэнтэй хэрхэн харьцаасаа гэж хүсэж байна. Тиймхүү бусдад хандахыг заадаг. Учир нь Христээр дамжуулан нэгдсэн бидний энэхүү нэгдэлт бид бие биетэйгээ биеийнхээ нэг хэсэг адил нэгдэн нэг болсон билээ. Элч нарын тунхагийн тухай энэхүү хичээлээр бид чуулганы тухай онолыг судаллаа. Бид чуулганыг Бурхны онцгой ард түмэн болгодог Тэнгэрлэг хүлээн зөвшөөрлийн тухай үзсэн. Мөн чуулган бол тусгаарлагдсан бөгөөд цэвэр ариун юм гэдгийг судалж мэдсэн. Мөн бид чуулганыг католик буюу даяар чанартай болохыг үзсэн. Харин дараа нь бид чуулганыг ариун хүмүүсийн нэгдэл гэдгийг олж мэдлээ. Орчин цагийн Христ итгэгчдийн хувьд мэдээж чуулганы тухай ойлголт Библийн цаг үеэс тэрч бүх хил тунхаг бичигдсэн цаг үеэс ч ихээхэн ялгаатай харагддаг. Гэхдээ чуулганы амьдралын суурь бодит байдал хизээч өөрчлөгдөөгүй. Чуулган бол Бурхны гэрээний ард түмэн хэвээр байгаа. Чуулган нь сайн мэдээг энэ дэлхийд түгээхээр энэ дэлхийг газар дээрх Бурхны хаанчлал болгохоор сонгогдсон сав хэвээр байна. Бид буюу чуулган нь эзэнд ариун юм. Бид түүний хаанчлал, түүний ард түмэн, түүний дотор бие биетэйгээ нэгдсэн хүмүүс юм. Эзэн өөрөө биднээр дамжуулан ажилласаар байгаа билээ. Maker of heaven and maker of earth, and in Jesus Christ his only begotten Son, our Lord. He was conceived by the Holy Spirit, born of the Virgin Mary, suffered under Pontius Pilate. He was crucified and dead and buried, and I believe what I believe. What makes me what I am. I did not make it. No, it is making me. It is the very truth of God, not the invention of any man. I believe that he who suffered was crucified, buried, and dead. Into heaven, where he sits at God's mighty right hand. I believe that he's returning to judge the quick and the dead and the sons of men.